Сүүлийн үед энэ Улаанбаатар хот руу чиглэсэн хөдөлгөөнөөс болж Улаанбаатарт ачаал ихслийг зарим үндэстэй. Ер нь бол хот руу чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарлах зүйл юм уу? Эсвэл чиглэсэн чигээр нь байлгаад бодлого зэрэг хэмжээ авах зүйл юм уу? Хэрвээ хот руу чиглэж байгаа буруу гэх юм бол тэгээд хэрхэн багасгах юм бэ? Би бол хот руу чиглэсэн хөдөлгөөний тэгэл ингээл хэвээр орхичуул ярьсан гэж байна. Яагаад гэвэл энэ өөрөө нэг хайхтар удахгүй байхгүй. Одоо бүх хүн Улаанбаатар ер нь хизэж байхгүй асуудал. Хүн амын ер нь дэлхийн нийтийн хотчлолтой хувь гэдэг асуудал байна л да. Ерөөсөө дэлхийн нийт хүн амын улсуудын хүн амынх нь хэдэн хувь нь хотод сууршаад байна. Тэгээ манайх бол бараг 70 шахаж байгаа. Улаанбаатар одоо Монгол улсын хүн амын 70 шахуу хувь нь болох дээр хот болон хот маягийн суурьнд амьдрдаг болчихсон. Тэгээ энэ тоон үзүүлэлт нь болох дээр зүүн Европтой адилхан болсон байгаа байхгүй. Зүүн Европын улс орнуудтай. Тэгэхээр бид нэр өөрөө одоо уламжлалт мал ахуйтай. За дээрээс нь газар тариал эрхэлдэг. Тэгээ айхтар тийм одоо хүчтэй хөрөмж ашиглаад нэг техник хэрэгслээр олон хүмүүсийн хөдөлмөрийг орлуулад хийгээд байхгүй учраас бид нэр хөдөө орнуудад газар тариал мал аж ахуй дээр ажиллах хүн бол тэтэргүй байх ёстой. Тэр нь мараг одоо үлдчихэж байгаа тэр 25% ч юм уу ямар болох юм бол тийм ээ ийм байна. Тэгэхээр бус хүмүүс нь үндсэндээ өнөөдрийг хүртэл ингээ хот руу шилжчихсэн байхгүй. Тэгэхээр энэ шилжилт бол үндсэндээ зогсох тал руугаа явж байгаа болов уу гэж одоо миний таамаг л да. Ер нь ямар нэг юм хөгжөлтөн эс мөрөө гэж байна шүү дээ тийм ээ. Эхлээд багаас ингэж эхэлж байгаа тэгээ маш огцом нэмэгдээд тэгээд хяналт буюу тогтмол болох юм төлөв дээр очдог. Тэгэхээр Монголын одоо хүн амын хот руу чиглэж байгаа энэ хөдөлгөөн бол ерөөхдөө яг би нэг сүүлийн хэдэн жилийн статистик нэг ахтар хараагүй. Гэхдээ Улаанбаатар хот бол хязгаарлагдсан тийм ээ. Бага штэ. Сүүлийн 2 жил болчихж байна. Тийм учраас үнэхээр тогтмол болцсон байгаа. Улаанбаатар хотын өөрийнх нь даадсан хэтрээд нөгөө амьдрах боломжууд ингээд хүмүүдээд ирж байгаа нүүжирж байгаа хүмүүс нь бол үнэхээр энэ хамгийн хүндрэлтэй газар руу сууршаад байх тэр нөгөө нэг уучин орон нутагт хэр сайхан амьдарч ирсэн бэ хэрвээ ялгаад үзэх юм бол нэлээд тийм ялгаатай юм гарна шүү дээ тий. Тэгэхээр үнэхээр одоо бид нэр бас л одоо түрүүнийх шиг нөгөө хэрвээ бид нар том мөнгө одоо гараад ирлээ гэх тийм ээ өвд задлаа гэх юм бол яг л ингээд ажлын байр нэмэгдүүлэх хүн амыг төдрүүлэх гэсэн одоо сумсуурын аймгийн төв байх юм бол тэрний хөгжлийг дэмжиж ирэхдээ тэр хүмүүс буцхал юм асуудал гарна л да. Юугаараа бол хаахан нэмээ болов гэж бодож байна. Одоо яг тийм механикаар хагаад болохгүй гэдэг асуудал. Яагаад гэвэл чинь өөрөө хүмүүсийн хот дээр сууршиж байгаа маш олон шалтгаан байгаа дээ шүү дээ. Тэр одоо олон төвшний үнэхээр тэр зорж байгаа юмыг нь хаах дээр ч одоо тэр хүн өөрөө эргээгээд айхтар тийм хэцүү төртөө нүүр тулах гэдэг байгаа байхгүй юу. Сүүлийн үед бол Улаанбаатар хотын одоо хамгийн найрны асуудал гэж яригдж байгаа тийм хотын утаа. Энийг одоо хотод бууруулах одоо ёсч шүү дээ. Тий агарын бохирдлоготой одоо бууруулах одоо маш олон одоо төслүүд програм зэрэг хийгээд байна тий. Дээр шүүлтүүлээгээл зарим нь одоо зүг про гэж ярьдаг. Энэ дээр ер нь бас ямар шийдэл байвал зүгээр гэж харж байгаа. Тэгэл манайхан яг нөгөө хийж болмоор юмнуудыг бүгдийг турш үзэж байна л да тийм ээ. Гэтэ яг эхлээл бас жоохон судалмаар л байгаа. Яагаад гэвэл яг хүн болгон яг 100% хамгийн гол асуудал яг мөн үү? Яг одоо шахмал түвш ашиглаж байгаа хамгийн гол асуудал мөн үү? Эсвэл хүмүүсийн өөрсдийнхөө барьсан барилганд дулаан алдагдал багтаа байгаа нь хамгийн гол шалтгаан мөн үү гэж үзэхдээ эдгээр чинь болох тэр
яг л ингээд өөр нөхцөл байдлаас хамаар өөр л байгаа даа л да. Тэгэхээр бид нэг юм зорилт ямар нэгэн төслийг яг нэг юм тодорхой газар хийх гэдэг энэ жоохон алдаа юм уу гэж харж байгаа байхгүй юу? Яг тийм одоо жишээ нь яг зоохон сайжруулах гэдэг чинь яг ийм газар биш, өөр газар биш. Яг барилгын дулаал хийхдээ яг нэг тодорхой нэг юм хороо ч юм уу биш л байж тээ тийм ээ. Нөгөө талаас тийм учраас энэ нөхцөлийг нь судлаад ямар төрлийн арга зам байх ёстой вэ гэдгийг бид нэр гаргаж тавьмаар юм уу? Үнэхээр юм хүндрэлтэй нөхцөл байдал бол өөртөө иргэд өөрсдөө мэдлэггүйгээсээ болоод агаарын нөхөрлөлийг нэмэгдүүлж байгаа айгүй том асуудал байна шүү дээ. Айгүй том асуудал. Мэдлэггүй. Бид нэр бас юунуудын одоо Чехийн Прагийн сургуулийн багш нартай хамтраад манай оюутнууд архитектурын ангийн оюутнууд, хүрээлэн байгаа ангийн оюутнууд хамтраад судалгаа хийж ирсэн. Бүрэн Дамбад. Тэгээд тэрний нөхцөл нь бол ерөөсөө амгарах газар барилга барьчихсан. Барилгаа нь бүгдээрээ цуураа зай гарчихсан. Ерөөсөө 3 барилгуудаар хийсэн гурлаа тийм нөхцөлтэй. За нэг нь бол арай өөр ерөөсөө дулаалга байхгүй. Дээвэрт ерөөсөө дулаалга байхгүй. Тэгэхээр тэрний гал түлээд эсвэл одоо нөгөө шахмал түлш маш ихээр түлээд байгаа тэр хүмүүсийн барилгын дулаан алдагд асар их байгаад байгаа байхгүй. Тэгэл баг заримийнх нь 57%, заримийнх нь одоо бараг л 60-70% нь зөвхөн нэг элементээр тий зөвхөн одоо таазаараа ч юм уу эсвэл одоо суурьаар алдсан шалаараа ч юм алдаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг нь уншилчээд тэрийг нь сайжруулахгүй бол бид нэр шахмал түлш яг өгч болох л байх. Гэхдээ бид нар үндсэн голомтыг нь бууруулж чадахгүй шүү дээ тийм ээ. Тэгээд дээрэс нь одоо тэр чинь тэгээд түлээлэн түлээ өргөжлүүлэлэн ямар ч хэдийн засгийн хувьд гаргалтай юм болохгүй байна л да. Зарим шийдлийг зарим хүмүүс Орос улсын хороол барихын зөв шийдэл гэж үздэг. Тэр ямар байсан? Бидний хувьд болох тэр одоогийн ямар ч суурин газар байгаа гэр сууршил гэж тийм. Энэ бол шууд Орос улсны хороол болохоос илүүтэй нам давхрын сууршлын бүс бол тэр чинь ягаад гэвэл тэнд амьдарч байгаа хүмүүс чинь халамжтай байгаа шүү дээ. Өглөө гараад өөрийн гэсэн хувийн орон зайтай тий хашаатаага. Тэрэндээ юу гэж хийж болно, начинаж болно, засч болно, сагсааж тоглож болно, зүлэг мод ногоо цагаагаас тарьж болно. Тэр чинь өөрийнх нь одоо хамгийн мундаг тийм баялаг гэдэг юм уу сэтгэл зүй хөвд ч гэсэн тий яг мөнгөөр юм хэмжигдүүлээ өөрлөө байх. Сэтгэл зүй хөвд тийм баялаг нь байгаа гэж. Тэгээд тэр хүн юу хэрэгтэй вэ гэхээр яг тэр нь гэхдээ барилга нь сайхан булаахан тий тэр чинь кайф гэж байвал байж байгаа шүү дээ. Тэгэхээр шууд тэрийг нь үгүйсгээл ерөөсөө нэвтрүүлээ барь гэдэг юм хаа юм болоо. Гэхдээ энэ дээр бас л нэвтрж болохгүй гэж энд одоо миний санаж байгаа 1998 оноос илүү санджих шиг байна. Одоо хабитат гэж төсөл одоо хүртэл бас явж байгаа. Нөгөө гэр сурчлуудыг төсчлээд түүний дундын захын ингээл байрлчихсан явж байдаг. Тэр маань одоо ингээл бас дэд төв өнтер гэж явж байгаа шиг байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр жоохон ихтгэл үнэмшил өгөх юм уу? Энэ хийж байгаа ажлуудаа аль талаасаа дэмжиж их мундаг гүйцэтгэл болмоор байгаа тийм. Тэгэхээр яг ингээд юм шууд ингээ хэлбэрэл бүгдээрээ юу гэж байхгүй шүү дээ. Тэгж бол асуугаагүй байх тийм ээ. Орон сууцны хараад энэ нэвтрүүлэг маань бас нэг үнцгийг барьж хардаг улсуудад бас тайлбар өгч байх гэдэг үгнээс бас нэг зарим нэг асуудал байна. За бас нэг хотын томх асуудлуудын нэг төгжрэл тийм үү маш яг түвшиний төгжрэл одоо зарим хүмүүс зогсоолоо их барих хэрэгтэй тэгэхгүй бол зогсоол байхгүй гэдэг. За зарим нь бол автомашинд хэдий таатай нөхцөл бүрдүүлэн бүр их төгжирнэ гэж үздэг тийм. Тэгээ саяхан бол хүртэл жишээний Сүхбаатарын талбай уртлын зогсоолыг одоо ногоон байгууламж фонтан болгоно гэдэг нэг томолцдог. Тэр нэг эрг сөрөг хоёр талтай л яриад. Энэ дээр таны бодлого хэрхэн төгжрөл бууруулах шийдэл байж болох вэ? Яг хоо манай Улаанбаатар ч юм бол маш жижиг хот юм л да. Харьцуулах юм бол
талбайгаар юу хүн амгаараа талбай хувьд одоо сая 300 гэл сая 300 манайхтай ойролцоо хот бол одоо Праг юм билээ Чехийн нийслэл Праг. Одоо Праг бол талбай хувьд том за дээрэс нь одоо 3 метроны шугамтай дөрөвдгөө барьж байгаа тий. Тэгээд нэг ахтар хавчигдсан биш. Дундаа одоо сайхан ногоон байгууламжтай одоо шинэ хуучин гэдэг юм уу эсвэл одоо нэгтрэлтэй багтаа гэдгээрээ тархачихсан. Тэгээд бид нар бол үндсэндээ маш компакт байхгүй одоо маш төвлөрсөн нэгтрчихсан. Тэгээд тэр нэгтрал дээр хамаг сууц хүмүүс нь амьдарч байдаг. Тэр хүмүүс нь бүгдээрээ машинтай асуудал нь тэр яг хоо нэгтрал юу төвзөрлийг багасгах гэдэг нь үндсэндээ бол хотыг олон төвтэй болгох задлах гэдэг бол нэг тал мөн. Гэхдээ хотыг нөгөө цааш нь хөгжүүлж задлж үндсэндээ хөдөлгөөнөө багасгах гэдэг санаа байх нь зүйтэй болов уу гэж миний хувьд боддог. Гэхдээ одоо манайх бол ерөөсөө дэлхийн нийтэд хот үүсч хөгжсөн түүхүүдийн одоо тэр нэг төвт хот гэдэг загвараар одоо яваад байгаа байхгүй. Бүх юм нь ингээд нэг төв дээр төвлөрсөн бол сурал соёл бүх юм тэр луга бүх талаасаа хөдөлгөөнүүд нь орж ирж тэгэл бүглэрдэг энэ зарчим. Тэгээ энэ нь явж байгаа тэр Ховардын зарчим 1945 оноос арай жоохон сектор гэсэн ийм хэв шинж рүү ороод байна л да. Хотуудыг хөгжүүлэхдээ жижиг сектор болгоё. Тэр нь одоо юу ах вэ? Тэр жишээ нь их сургуулиудыг чинь хотын нэг тал руу гаргая. Их сургуулиудыг дагангууд оюутнуудын байр, тэдний үйлчлэгээ, их сургуульд ажиллаж байгаа багш нар үндсэндээ тэр луга хомигдож орж ирэх юм л дээ. Тэгээд нөгөө ажлынхаа хурдан очихын тулд ч гэдэг юм уу, ойролцоо байр автагч гэдэг юм уу. Тэгэхээр заавал тэр хүн хотын төв рүү ирэх албагүйгээр тэр тухайн хэсэгт амьдрах нөхцөл нь бүрдээд байна. За өөр бусад ямар секторууд байж болох вэ? Үйлдвэрийн ч гэдэг юм уу. Тэгэхээр бид нэр өөрсдөө Улаанбаатар хот маань ингээд функцийн хувьд нь нэлээд тэгээд олон жилийн турш нөгөө өөрийнхөө байрыг олж хэлбэрч функцчиг учраас одоо бидний бүх юмнууд хотын төвд барих юм бол мундаг л гэсэн ойлголт байгаа даа шүү дээ. Жишээ нь Монгол Улаанбаатар хот 105 сургуультай. За одоо тэр нэг 5-аар багассан гэвэл одоо 100-аас шахах их сургууль байгаа тий. Их сургууль бол ерөөсөө л Улаанбаатарын төв цэгээс юм 3 км арайч дотор л бараг их нэг байгаа. Дээрээс нь хувийн маш олон сургууль 10 жилийн сургуулиуд баг бүгд тэгэнгუთ чинь бүх асуудал түрүүгээ орж ирэхээс өөр аргагүй байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэр өөрсдөө төвжрэл үүсээд байгаагийн шалтгаан нь юунууд вэ гэдгийг олж харах нь чухал байгаа юм байна л да. Тэгээд энийг яаж өөр нөхцөл байдлаар хуваарлах уу гэдэг юм а ярих юм бол тэгэхээр замаа тавиад өргөсгөл энэ бол байж болно. Гэхдээ хамгийн муу шийдэл гэж бодож байна. За нэг хэсэг Улаанбаатарыг метротой болгоно гэдэг нэлээд төсөл санаачлаад явж ирсэн. Улаанбаатарт метротой одоо яг өнөөдрийн нөхцөлд гэдэг юм уу болох нь зөв юу гэж бодож байна. Метротой одоо болох талаар нэлээд бас юу юусэн шүү дээ. За би нэлээд дэхэн уншижсэн метроны талаар. Яг хөө тэр метроны шугам байлаа гэд зорчигчд одоо тоогийн буруу хэлж магадгүй өдөрт нэг сая зорчигч метрогоор нэг шугам л гэсэн үг шүү дээ тий. Үйлчлүүлж явах юм бол эдийн засгийн хувьд өршөлттэй метрог бол тавьж болно гэсэн тооцоолол уншижсэн. За тэгээд тэр нь одоо хэдийн үед метро барихад ямар зардал мөнгөтэй байсан самаараа тооцоо хийж исэн байх л да. Гэтэ ер нь бол масс транзит бол хэрэгтэй. Яг Улаанбаатар хотод метро байгуулах төслийн саналууд явж ирсэн. Үндсэндээ 17 метроны зогсоол баруун зүгээс баруун цэгээс зүүн цэг хооронд байна. Амгалангаас ийшээ
өөр 5 сар хүртэл илүү бүгдээ шаашаа гарахаар байлоо. Тэгээд яг төвдөө одоо газар доогуур бус тохиолдолд бол нөгөө LRT болоо дээгүүр явчих гээд байгаа байхгүй юу? Би бол хэрэгтэй л гэж бодож байгаа. Тэгвэл манад өөрөө Улаанбаатар хотын онцлог нь болохоор туул голын сав газраа дагсан. Одоо бараг 20 гаруй километр ч байна уу тийм үү? Үргэлжилсэн. Тэгээ энд бид нэг юм метро тавьчихад Улаанбаатар хотын маш олон одоо зөрчилтийг нэгтгэж чадхаар юм уу? Эсвэл одоо тэр хүмүүсийг хангаж чадхаар ийм шугам болох гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ дээрэс нь метроны буудлууд, ялангуяа захын буудлууд Улаанбаатар хот руу төвийн хэсэг рүү орж ирэхэд ямар саадгүй болж байгаа тохиолдол тэр өөрөө нэлээд тэгж нэгтарч тийм ээ хүмүүсийн суурших тэр нэгтрал нэмэгдэн тэгээд газар өөрөө үр ашигтай болох ч юм уу тийм сайн талууд бол цаана байгаа юм болов уу гэж төсөөлж ирсэн. Гэхдээ үнэхээр одоо нөгөө юуны явж Монголын эдийн засаг дийлэг байх л да. Нэг метро бол хэрэгтэй л байх. Тэгээ метро өнөөдөр бол нийтийн тээврийн чанар муу байгаагаас хүмүүс атус нийтийн тээврээр атусан суухаас ялангуяа нэг тийм царглаад байна шүү дээ. Амар нь хөө юм шиг ингээл аваад үү. Үнэхээр метроны шугамтай дээрээс нь одоо сайн чанартай байх юм бол метро ч юм уу эсвэл BRT ч юм уу тий ямар ч гэсэн биднэрт бол яг энэ гол коридорыг дагсан маш тийм сайн нийтийн масс транзит бол хэрэгтэй. Энэ бол ойлгомжтой л байна. Бас зарим нэг хүмүүсээр тийм давхар Улаанбаатар тийм давхар замтай болгоё. Давхар замаар нь одоо нийтийн тээвэрч гэдэг юм уу эсвэл ачаал өмлөх асуудал ярьдаг. Давхар замын хувьд та ямар байр суурьтай байдаг? Яг одоо тэгээд ярих дээр бас ингээл зам тээвэргэл орчих юм л да тий. Уг нь бол чи өөрөө салбар болгоны мэргэжлүүд байгаа шүү дээ тий. Салбар болгоны одоо яг автозам дээр бол тээврийн одоо хотын тээвэр гэдэг асуудал яригдах хэвээр. Энэ тээвэр өөрөө яаж хаанаас яаж хийгдэж чинь эхлэлийн цаг гэж байгаа тий. Эхлэлийн цаг бол өглөө 6 цаг хүн хаанаас гарч ийн ямар зөрчилтүүдийг хаана хийж ийн асар том судалгаа хийх юм байна л дээ. Тэгээд тэр судалгаа хүмүүсийн замын үндсэн одоо зорчих төлөвийг нь тогтоож жоод замыг яаж эрчмийг нэгсэх үү, багасгах уу, ямар хамгийн тохиромжтой гэдэг юм шийдлүүдийг гаргадаг. Тэгэхээр манай дээр үнэхээр тийм судалгаа байд юм уу, хийгдсэн юм уу, хийгддэг болов уу, болов. Тэгээд энэ мэргэжлийн хүмүүс бол илүү энэ дээр хариулах болов. Миний хувьд бол нөгөө хот төлөвлөгчдийн бичснээр уншиж байхад ер нь зөрчилд хийгдэх хамгийн л одоо боломжтой төвшин бол газрын төвшин юм аа. Дээгүр доогуур гэдэг хасаа илүү. Яг автомашин бол дээгүр явах болох тийм ээ. Явган бол доогуур явах. Нэг талаасаа давхар зам хийгээд ирэхдээ нөгөө хотод явж байгаа хүмүүсийн сэтгэл зүйд эрэг байдгүй, сөрөг байдгүй тийм. Миний хувьд л ингээд нэг айхтар үргэлжилсэн бетон байхаасаа тийм мод бут ч юм уу барилга байгууламж харагдвал таатай байх. Тэгээд жишээ нь хүмүүсээс ингээ асуух тэр энэ нийгмийн сэтгэл зүй дуртай дургүй гэдэг юмны бас нэг ерөнхий хандлага гарна. Тэр нь бол бас хариулт боломжтой ч юм уу. Тэгэхээр ямарваа нэгэн юмд улс өөртөө хандна гэдэг нь жишээ нь бид эднийг л олж мэдэх юм л гээд байгаа юм л да тийм. Миний хувьд бол тийм л бодолтой байна. Ер нь бол үнэхээр хийх бол цөөхөн хийх хэрэгтэй. Тэр хамгийн хэрэгцээтэй газар нь тэр зөрчих төлөвийн маш мундаг сайн судалгаа хийж байгаад бус тохиолдол бол нэг шаардлагагүй болов. За Улаанбаатар хотын ер нь дахин төлөвлөлтийн нэлийн ажлууд хийгдэж байгаа тийм. Дахин төлөвлөлттэй холбоотой танд одоо бас бодж өгдөг зүйл юу вэ? Дахин төлөвлөлт хийх юм зөв ч юм уу, буруу ч юм уу гэдэг ч юм уу. Тэ зөв байх гэдэг талын хүмүүс их байдаг те. Дахин төлөвлөлт гэдэг чинь одоо айгуу сайн юм болоод байна шүү дээ. За яг хоо бид нар ингээд төлөвлөлтгүй явж ирсэн бүтээл хэрэгсэрэг бол дахин төлөвлөлт
хийх шаардлагатай байх тий. Тэгсэн чинь одоо бүр ингээ шинээр барьсан хороолол юм уу бүтээн байгуулалтыг дахин төлөвлөх асуудлаас ярьж байгаа юм шүү дээ. Одоо яамаар юм бтэ тий дахин төлөвлөлөд яг үнэхээр одоо бид нарт мундаг жишээ өнөөдөр хүртэл байхгүй бол байгаад байна шүү дээ. Яг дахин төлөвлөлөө ямар үр дүн гарсан ярьснараа бол нэлээд хэдэн 10 гаруй жил өнгөрсөн байх үр дүн байхгүй төлөвлөлт гэдэг яг юу төлөвлөж байгаа ямар үр дүнтэй тий тэрийг мэргэжилтнүүд нь өөрөө юу гэж үгэнж байгаа дээрэс нь оршин суугчид нь юу гэж үгэнж байгаа тэгээ бидний яг ямар загвар бидэрт хамгийн нийцтэй тий Монгол хүний хувьд бол сэтгэхүй өөр байгаа дээ шүү дээ орон зайн сэтгэхүй тэгэхээр тэр нь өөрөө нийцтэй нь ямарын тэргээд асуудал гарах байх л та. Ер нь бол гэр суурьшлаар дахин төлөвлөлт хийх нь зайлшгүй асуудал байх. Яагаад гэвэл зарим гэр суурьшлын гудамжууд 400-500 м уртур бэлжилсэн байдаг. Тэгээд тэр нь богино холболтыг дэмждэггүй. Үндсэндээ дэлхийн ер нь хотуудын төлөвлөлтийн зарчмууд бол жижигхэн блок хуваагдах ёстой тийм ээ. Тэгжээ зорчилт одоо бусад үйлчлэгээ зам дээр одоо явган хөдөлгөөнд бүх юмнуудыг хангаж явах хэрэгтэй. Энэ нь бол хангагдахгүй болсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ дор хаяал одоо замынхан нөлж гисэн богино холболтуудыг хийх, дээрээс нь барилга байгууламжтай дэд бүтцтэй холбоотойгоор ингээд зайлшгүй юмнууд хийх хэрэгтэй асуудал. Дээрээс нь нягтруулах асуудал ч бас байх хэрэгтэй байх тийм ээ. Улаанбаатар хотод ер нь гэр хорооллын бүс байх нь зөв рүү зарим нь бол гэр орол байх хэрэггүй одоо хотын барилга одоо хамгийн суцууд байх хэрэгтэй зарим нь магадгүй соёл хэрэгжлээ хадгалсан гэр тийм бүс хороолол байх нь зөв гэхдээ зөв төлөвлөж хэрэгтэй ч гэдэг юм тийм бүс санаад энэ дээр за нэгдүгээрт нь бас бид нэр гэр хороолол гэж үгийг ашиглах нь зөв гэж их сургуулийн төвшөнд бол ярьдаг. Яагаад гэвэл хороолол гэдэг бол үндсэндээ одоо төлөвлөлөөд бий болгоцсон юм бол тийм ээ хороолол төлөвлөгдсөн. Яагаад гэвэл өнөөдрийн бид нөгөө төлөвлөлтгүй гэж хэлчихсэн гэр суурьшил бол одоо төлөвлөгдсөн юм шиг болоод байгаа байхгүй юу? Хороололцохлоор. Тэнгууд англи хэлэнд ч гэсэн гэр area гэдэг байгаа шүү дээ. Гэр дистрикт гэж одоо монголчууд л орчуулад байгаагаас биш гадныхан ерөөсөө тэгж бичихгүй байгаа. Тэгэхээр өөрөө ингээд жамаараа бий болцсон одоо суурьшлын хэлбэр бол нөгөө юм хороолсон ер нь төлөвлөлтөөр бий болсон юм хороолол бол бишээ гэж үзээд байгаа байхгүй тийм учраас гэр суурьшил гэж яриад байгаа юм. Яг гэр суурьшлыг хэвээр хадгалахгүй юу гэдэг нь бидний шийдэх асуудал биш шүү дээ. Тэр амьдарч байгаа хүмүүсийн шийдэх л дээ. Тэдний өмнөөс бид нар шийдчих гэдэг шүү дээ. Бидний амьдрах нөхцөлийг энэ тэр боломжийг нь гаргаад өгье л дээ. Ер нь бол энэ түрүүний юг нь хэлсэн тийм ээ. Энэ бол нам давхрын суусны хороолт гэдэг төрөл байна. Тэгэхээр өнөөдөр юм биш дээ. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүс гэр суурьшилт одоо нэлээд хүмүүс одоо амьдарч байна тийм ээ. Далаад хүмүүс амьдарч байна. Тэдний маш сөөхөл гэр сууж шүү дээ. Тэр чинь гэр суурьшил гэж нэрлэх юм уу? Эсвэл нам давхрын сүүн давхрын суусны хороол гэж нэрлэх юм уу? Хэрвээ олонхоор нь бид нэрлэх юм бол ер нь юуныхаа албан ёсны суурьшлийн бүсийн хэллэгээр нам давхрын суусны хороол гэдэг гэрч өөрөө тэр дотор багтаа шүү дээ тийм ээ. Тэр хүн гэртээ сайхан зун хаяга шуучаад гэртээ хашаанда сайхан зүлгэн дээрээ гэрээ барьж байгаа дүүлэн ураагаад тэгээд сууцандаа амьдрна уу? Тэр бол тэр хүний юу тийм ээ. Яг хоо бид нарт нөгөө эхнээсээ л нөгөө гэрэл байсан учраас нэг хэлтгэл тогтцсон байна л да. Гэтэ өнөөдөр бол яг гэрч нэг 90% л байгаа л да тий. За Улаанбаатар хотын бас нэг асуудал хогны асуудал тий. Хоёрын менежмент Улаанбаатар хотын ямар төлөв баримталж ажиллах зүгээр юм. Зарим нь бол хогоо нэг зэгт зөвлүүлж тэнцэн ангилах зүйтэй гэж үздэг. Зарим нь болохоор хаягтай ангилаад одоо ер нь ангилууд одоо бас 10-аад төрлөөр ангилж хайдаг гэдэг гадны туршлагууд байгаа шүү дээ. Энэ дээр ямар процедур
ашиглал одоо нуур төлөвлөлт менежмент ашиглуулж гэж үздэг. Ангилах нь бол зайлшгүй байх. Ангилж хаях нь бол энэ дэлхийн нийтийн хандлага болчихсон. Ангилахдаа бүр хувь иргэн ангилж явах хэрэгтэй. Тэгжээж тэр хүн хариуцлага өргөх хэрэгтэй гэдэг юм уу те. Тэр хүн өөрөө бохирдол бий болгож шүү дээ. Тэрийгээ дороо хийж ангилах сэтгэл зүйтэй байх хэрэгтэй шүү дээ. Үүрэгтэй байх хэрэгтэй гэж үзмээр байна. Харин яаж ангилах уу гэдгийг нь зааж өгөх хэрэгтэй байх. Жишээ нь за суудсан амьдарч байгаа хүмүүсийн хувьд одоо ахуйн хаягдл гэдэг нь бол ойлгомжтой тийм ээ. Ахуйгаас гарч байгаа дээрээс нь одоо пластик сав юм уу, шилэн сав мавч гэдэг юм уу ингээд ангилахад ойлгомжтой. Гэр сууршил бол бас нөхцөлийн хувьд өөрчлөлттэй түүм хүмүүс гарна гэдэг юм өөр бохирдлууд юм бол гарна. Тэгэхээр энэ ялгаатай авч үзэх хэрэгтэй болов. Нэгдүгээрт нь бид нар хоёрдугаарт нэг олон ялгаад авах шаардлага бас ямар юм бол бид нэр мэдээж боловсруулах шаардлагатай байх. Тэгээд тэр боловсруулах технологи нь одоо бидний нөхцөлд нийцгээр цөөн сонголтоор ялгах тийм нөхцөлийг нь бий болгосон үйлдвэр байх ёстой ч юм уу тийм. Бүхэл хог ер нь бол шатна гэдэг байгаа шүү дээ. Тэгээд бүгднийг авчиж шатаах юм уу? Эсвэл нөгөө дахин ашиглах гэдгээрээ зарим одоо материалуудыг салгаж авах хэрэгтэй юм уу? Тэгээд энэ тохиолдолд бол бүр нөгөө хогийг хит өдөр яаж хаях вэ гэдэг календар байдаг. За би Японд сурч ирсэн тийм. Тэгэхэд ингээд айл болгон календар өгдөг. Тэгээд тэрэндээ болох дээр ямар хогийг хизээ яаж хаях вэ? Жишээ нь одоо цахилгаан бараа ч юм уу. Одоо нөгөө баг хайдаг хогууд бол сард нэг л удаа ч юм. 2 сар нэг удаа ч юм. За зөв ахуй хог бол өдөр болго хайж болно. За мэдээж тэр нэг юм шилэн сав нөгөө хүн цагаан лаз энэ төр бол орох ёстой цуглуулдаг сав руугаа орчдөг тий. За нөгөө сонингийн цаас масыг бол бас нэг 7 хоногийн их чинь авдаг. Тэгэхээр тэр нь яг хогоо хаях өдөр юмнуудыг ингээд нарийн заагаад ингэчгтэр бол хүн амар уух. Нэг асуудал болоод байх, нэг хахтар ялгаантч байхгүй. За тэгээд тэр цаашаа очиод үйлдвэр дээр яах юм ингээд бас үзэж байгаа тийм ээ. Тэгэхээр бол бас л тэр чинь нөгөө хайж байгаа хог чинь нөгөө шатаад үйлдвэрлэлөө өдөр тутмынхын юм. Нөгөө шатааж болохоор үүгээр дахин ашиглах гэдэг нь бол шал өөр газар руу ч юм уу явдаг. Тэр дотор нэг хахтар хүмүүс баахан англиад тэгээд байгаа юм нөхцөл байхгүй байхгүй. Тэгэхээр бидний хувьд харин тийм мундаг менежментэнд ортлоо хийзээ тийм ээ гэдэг асуудал. Ер нь хогийг булшилж яхаараа одоо шатаахтаа бол ерөнгийн шүүлтүүрнээс мундаг байх хэрэгтэй. Тэгээ энэгээр бас эрчим хүч гаргая гэсэн л одоо концепт байгаа л гэдэг шүү дээ тийм. Өнөөдөр Монголд хэрэгжсэн юм яриад байхгүй байх шүү дээ. Улаанбаатар хотыг одоо ерөнхийдөө бүсчилж авч үзэж байгаа. Энэ хэсэгт нь өндөр барилга, энэ хэсэгт нам барилга байх нь зүйтэй гэж үзвэл аль хэсэгт нь өндөр барилга байх нь зүйтэй. Зарим одоо нийслэл төвдөө өндөр барилгагүй байдаг. Эсвэл зарим одоо чинь Дубай бол өндөр барилгатай эсвэл тусдан зоон байгаа. Улаанбаатар хотын юу гэж боддог вэ? За энэ бол ерөөсөө л эдийн засгийн асуудал шүү дээ. Яг газар өөрөө хэрэмтэй байл гэдэг асуудал. Яг нөгөө зарим газар хотын төвдөө намхан гэдэг одоо Европ бол үндсэндээ төвдөө намхан зах руугаа өндөр болцсон. Ягаад гэвэл төвийн барилга газар нутг нь олон жилийн түүхийг агуулчихсан. Хэрвээ тэр хөдөлж аваад байшин барийг зөвшөөрөхгүй асар хүнтэй. Тэгэхээр тэр хүмүүс үн багтаа газар сонгоод ашиг нэмэгдүүлэхийн тулд өндөрчмөн барьдаг тийм ээ. Америк бол тэрний эсрэг нь нөгөө бараг л хоосон газраас эхэлсэн учраас ерөөсөө тэр нэг эхний төв байсан газар нь ороод тэр баг газрыг одоо эзэмшиж ашиг олохгүй өндөр барилга бариад явчихсан. Улаанбаатар бол нэг Америкийн маягийн жишээ болж штэ. Яагаад гэвэл биднэрт газар бас боломжийн хэмжээгээр байсан барилгууд байсан ч гэсэн зай савцраар нь зарим барилгуудыг буулгасан. Тэгээд хотын төв өөрөө бүх юмний одоо
төв учраас бизнес мөнгө олгочдөг болж байгаа шүү дээ. Тийм үднэс тэр аль болох тийм өндөр барилга барих юм бол ашиг нэмэгдэнэ. Ер нь бол хотыг авч үзэхдээ хотын гудамж бол зах зээл гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хотын төв бол маш олон хүн суулна. Тийм үднэс зах зээлийн одоо багтаамж ихтэй гэдэг юм уу? Сонголт ихтэй тэр хүмүүсийг татцуулж байгаа тэр эдийн засгийн нөхцөл нь байгаа юм шүү дээ, тийм ээ. Захад хизээч өндөр бариад тэр нь эдийн засгийн ашиг тогтолгүй шүү дээ. Тэгэхээр барих одоо хүмүүс мэдээж байхгүй байна л гэсэн. Яг хөө бид нэр яг хөө хэр өндөр байх вэ гэдэг нь бол өөр хотын зохиомжийн ч юм асуудал тийм. Жишээ нь одоо зарим гудамжийг хэр өндөр байх нь бол гудамж өөрөө жааз одоо зургатаа жааз шиг харагдах юм аа л да. Өргөн өндрөөрөө тэр өөрөө ямар харагдах ёстой вэ гэдэг нь хүний өөрийнх нь сэтгэл зүйтэй тааламжтай нөхцөл байдлаар нь мэдрэгдэх ёстой гэдэг дээр дээрэс нь одоо хотын ландмарк том хотод ландмарк болох тийм. Нөгөө хүн баримжаагаа ахтаа би нөгөө өндөр барилгын хаана явж гин хотын хаана явж гин гэдэг нь өөрөө бас нэг юм голцыг байх учраас нөгөө гол одоо баримжаа авах зүгүүд дээр тийм ландмарк буюу өндөр барилга барьдаг одоо доминант гэж орсоор нэрлэдэг гэдэг тийм ээ. Энэ бол ерөөсөө хүний нөгөө ахтар бетонын ширэнгэн дотор явж байхдаа зүг чигээ олох тэр баримжааны асуудал яригдж байна л да. Тэгээ энийг нь бол яг хоо зохиомж талаас ч юм уу бид нэр ярьж болох юм. Улаанбаатар нэг ахтар өндөр дэшээ байх тэр боломжуудыг багасаа байна шүү дээ. Яагаад гэвэл зогсоол байхгүй, нийтийн масс транзит байхгүй юм чинь тэгэл нөгөө болрол эдийн засгийн хувьд ашиггүй болвол тэгэл багасгах байх л та. Ерөнхийдөө нэг бурууч гэдэг юм уу, зөвч гэдэг юм уу, өндөр барилгын бүс инст байхгүй гэсэн нийлэхэр юм бол гайгүй гэж ойлгож байна одоо. Үлэтэр байх нь заашгүй гэсэн санаа юм. Одоо энэ одоо баригдсан байгаа байдлыг гэж. Ер нь Монголын хувьд бол манайх бүгэн миний бодлоор ер нь Скандинавын орнуудын хэв шинжээр явуул гэж боддог байхгүй юу? Скандинав болох тэр цаг юуны хувьд ч гэсэн хойд өргөдөн 49 градус тийм ээ. Тэгээд ерөнхий хандлага нь бол уужуу 50 тийм амгалан нийгэм. Тэгээд барилга байгууламж нэг ахтар өндөр байдаг. Одоо Европын стандарт бол нөгөө дөрвөн давхар гэдэг тийм. За тэгээд нэг ахтар өндөр юм шугаас юм байдаггүй жиг барилгатай. Тэгээд тэр өөрөө хүмүүсийн амгалан 50 байдал гэдэг юм нөгөө тавж тийм. Дээрээс нь одоо нэг ахтар хүчгэлсэн биш тийм. Тийм нөхцлүүд нь илүү юм шиг байна л да. Нөхцөл нь бид нар болох дээр их бүжиг гаач байд юм уу мэдхгүй хүмүүс зарим хүмүүс асууж байсан. Өндөр гоё шилэн барилгууд байвал гоётэй гэд. Тэгээд би хариулаагүй. Тэр хүмүүс гоё гэж бодож байгаа. Шилэн барилга байдаг нь ч яаж байгаа юм те. Тэр чинь нэг дулаан алдаг дэлгэд талдан малтай бас л сайн мэдэхгүй байгаа л хүмүүс шүү дээ. Нэг хэсэг зарим яамтыг бусад аймгийн төвд рүү шилжүүлэх талаар хэлжсэн. Магадгүй зарим солонгосын жишээ тэр бас гадны жишээнүүд ч байдаг юм билээ те. Одоо жишээ нь яамдуудыг өөр одоо аймаг орнууд руу шилжүүлэх зөв буруу та юу гэж боддог. Тэр магадгүй төвлөрөлтийг сааруулж байгаа хэлбэр юм уу? Яг хөө би бол буруу л гэж бодчих. Ер нь яагаад гэхээр энэ өөрөө зүгээр ингээд олон төв болгоод юм уу юмнуудыг ингээд зайтай болгон төвлөр саарна яг хөө саарч болох л байх. Гэхдээ цааталт нийгэм аягүй хүндрэлтэй асуудлууд үүсдэг юм байна л л дээ. Хүмүүсийн зорчилт гэдэг юм чинь маш тийм замбраагүй болж эхэлдэг. Тэгээд төвлөрлийг сааруулж байгаа юм шиг боловч хүмүүсийн одоо ажилдаа очих юм уу, хоёр тийшээ зорчих зорчилтууд гэдэг юм уу, тэр хувь айл өрхий эдийн засгийн асуудал гэдэг юм уу те. Тэр юмнуудыг нь үнэхээр хамгийн мундаг бодсон болвол те болж байна. Зүгээр тэрийг бодоагүйгээр зүгээр юм сэтгэлээ хөрөлөөр гэх юм бол одоо аль ямыг явах тэр явахын жишээ те. Тэгээд нөгөө төрийн ажиллаж одоо нэг бичиг ингээл тамуулуулах гал тийш машинаар явах юм уу яах юм те.
ямар систем байх юм бүү мэд. Ер нь бол ийм манайх ч одоо жижигхэн нийгэмчтэй Монгол бол нэг хэсэг бас одоо жишээ нь хар хормыг нийслэлээ бол нэг хэсэг ярьж ирсэн тийм. Ер нь нийслэлийг одоо Улаанбаатар хотод дүүрчээ одоо яг нэг юм хот бай. Нийслэлийг арай өөр шинээр одоо өөр газар байгуулна гэсэн гэрээ бас явдаг. Энийг зарим хүмүүс нь дэмждэг шинээр эхлэе тийм. Хуучин байгаагаа одоо засаж хажуулахад зардал их ордог. Зарим нь бол бас энэ дээр сөрөг байр суурьтай байдаг. Одоо эдийн засгийн үед даахгүй одоо баг хэмжүүлж идэх юм тийм. Яг олон улсад бас янз янзын жишээнүүд байдаг юм байна. Энэ төр тань бол анцын шаардлага нь ямар юм бол доо. Тэгээ нийслэл ихтер ч одоо төрийн хамгийн бүх том институтууд бүгд явах хэрэгтэй болно. Тэрний дагалдах одоо агентлагууд энэ юмнууд нь зайлшгүй явах хэрэгтэй болно тий. Зүгээр тийм түүхэн шинэ хот гэдэг юм одоо харагдник шинэ гоё нэр өгж тийм дахиж байгуулах асуудал байж болох байх. Тэгтээ шууд нийслэлийг тэр яг тэр түрүүний эдийн засгийн асуудал байна шүү дээ. Чи одоо бүх юмнуудын зангилааны төвлөрсөн байгаа байдаг. Зангилаа гэдэг нь юу юм бэ? Тэр хэдэн төрлийн барилгууд биш шүү дээ. Зам харилцааны асуудал дээрээс нь те төмөр зам, зам агарын тээвэр те олон улсын бүх юм энэ зангидагдсан биш. Одоо энэ том сүлжээг тийшээ бас чирж явж байгаа шүү дээ. Тэгэхээр чи одоо яаж гадна дотгошоогоо холбогдох вэ ярих уу те? Энэ бол өөрөө яг маш ирээдүйд байж болох байх. Одоо 100 жилийн дараа Монгол үнэхээр мундаг болсон. Тэгээ одоо тэр түүхэн газар нутгийн сахи тэр гэсэн юм байх юм уу? Тэр үед бол одоо бол заач гээд явчихгүй те. Энэ уулын би одоо асууя гэж бодож байна. Түрүү бас нэг дурддагч юм. Хотын дүүс ихтэй сургуулиудыг гаргана гэдэг талаар түрүү дурддагсан. Яг энэ дээр бол яг гаргах нь зөв боёо. Гарвал яг одоогийн нөхцөлд аль хэсэг рүү гаргах нь зүйтэй жишээ нь одоо багнуурд нэг яригдчихсэн те. Налайх гэдэг нэг ус зэрэг яригдчихсэн те. Эдгээр миний бодлоор бол ихтэй сургуулиудыг гаргамаар байгаамаа. Яг энэ дэр нэг судалгаа хийжсэн байхгүй. Тэгэхээр ямар судалгаа вэ гэхээр ерөөсөө нөгөө тэр чинь оюутнууд тийч хүмүүс ажиллаж ийн сурч ийн дээрээс нь одоо үйл ажиллагаа зөндөл юм болно шүү дээ. Тэр энэ өөрөө биднэрт үндсэндээ тийм харьцангуй боломж талбай алга шүү дээ. Жишээ нь одоо шүтээслэл гэж яриа л дээ. Шилхэн технологийн сургууль тэр лаборатори өөрөө мэдлэг зөвлөсөн судалгаа зөвлөсөн мундаг сургууль болох юм бол өөрөө энэ судалгаа хийдэг лабораториос ахуулаад орон зай хэрэгтэй байгаа гэдэг. Одоо байж байгаа орон зайд бол ямар шаардлага хангахгүй болоод байдаг. Тэгэхээр бид нэр орон зайгаа хэлэх асуудал ярих дээр тийм боломж байхгүй. Тэр зарим тохиолдолд бол гих мэтлэнгээр тийм үнэхээр шаардлагатай нөхцөл үүсэж байгаа юм сургуулиуд бол бас гарсан нь дээр байгаа даа л да. Ер нь хитэ харвал гарвал хаашаа байвал зүгээр болов гэж одоо бодож байна. Яг бол ямар ч гэсэн Улаанбаатар хоттой харьцангуй ойрхон байх хэрэгтэй. Ямар ч гэсэн одоо Багнуур шиг 130 км бол баймааргүй л байгаа юм л да. Тий. Яагаад вэ гэхээр за жишээ нь том байгууллагууд ингээ явуулаа тэр чинь том байгууллагуудаа тэрний юм жижигхэн одоо хүмүүс амьдарч болохоор өдөр тутмын үйл ажиллагааг нь бүрэн хангахаар нэг суурин маягийн болох ёстой шүү дээ. Тэгэхээр тэгэхэд тэр хүртэл ямар хугацаа зарцуулах вэ те? Тэр тийм суурин болтлох хугацаанд тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс яах вэ гэдэг асуудал гарах гэдэг байгаа шүү дээ. Тэгээд харьцангуй ойрхон байгаа тэр нь одоо хүн гал тэргээр ч юм уу холбогдсон те нэг талдаа 30 минут ч юм уу явдаг юм байхад бол боломжийн байх болов уу гэж бодож байна.
хит толдох юм бол өөрөө таталцал гэдэг юм байх ёстой шүү дээ. Тэ? Одоо ихтэй зургуулалтыг хотоос зөв холоо байрлуулах гэж үү. Энэ бол жишээ нь дагуул хотын шинжийг агуулах эсвэл дагуул хот гэж тусдаа Улаанбаатар хотод одоо тэлэх маягтай байгуулах зүйтэй юу тэр талаар дагуул хотын талаар тийм ээ. Яг хөө бид нэр хүрээндээ бид нар ч бас нэг зураг судалгааны төв дэсийн зураг судалгааны төв тэгээд бид нар бас санаа гаргаж ирсэн л да. Тэгээд шинэ ухааны хот гэсэн маягтайгаар үсгүүл яасан бэ гэж. Тэгээд энэ нь болох тэр заавал бүх сургууль ихэхгүй шүү дээ. Ихтэй сургууль их тэр бүгд хийж явах юм биш те. Өнөөдөр үнэхээр тийм судалгаа болон хөгжүүлэлт хэрэгтэй те. Тэрнийхээ хажууд стартап нэмэр тэрийг бас нэг жижиг үйлдвэрлэл болгож цаашаа одоо яг практикт шалгаж үз туршдаг тий. Тэгээ энэ нь бол өөрөө нэг том юм байх хэрэгтэй байх гэдэг байхгүй. Жишээ нь ийм маягийн үйл ажиллагаа явуулахаар сургуулиуд дээрээс нь тэрнтэй хорчж ажиллахаар жижиг одоо инновацийн компаниуд Улаанбаатар хот бас жижигхэн гэдэг те. Ер нь Улаанбаатар хотын даац юу гэж боддог вэ? Ер нь хотын даацын тухай ойлголт одоо ямар хөө байх вэ? Хотын даац гэж яг юу хэлж байна? Ямар шинжүүрттэй байна? Яг Улаанбаатар хотын хувьд бол бас хэтэрсэн үү, хэтрээгүй юу гэдэг тухай. За нэг юм урбан динамик гэж онол үүдээ. Одоо хотын динамик. Тэгээ нэг Америкээр J. Forster гэж хүн гаргасан л да. Ерөөсө даац за ерөөсө хот насвид яаж хүрдэг вэ гэж. Хот бол одоо амьд организм тий. Хот бол ингээд наст бий төрөх нь бол 250 жил байна л гэж. Ерөөсөө л ингээд эхлээл нэг сүрэн байж байгаа бол томрол тий. Одоо яг өнөөдрийнх шиг Улаанбаатар шиг ингээд асар их хүн нэмэгдэж ирээл тэгэл хүмүүсийн одоо нэмээ одоо шилжин өртөнд буурал тэгэл ерөнхийдөө хотдог асуудлууд орон зай бүх юмны хувьд. За тэрнтэй харьцуулах юм бол манай урбанизм одоо 40 оноос ихтэй чи аюул олох байхгүй юу. Тэгээ тэрэн дээр J. Forster-ын гаргаж тавьсан гол юм нь болох тэр яг хотын гол зүйл бол ерөөсөө тэр газар нутаг эзлэгдэх тэр төвшнгөөр авч утсан байгаа байхгүй үзэж байгаа. Тэгэхээр газар нутгийн даац гэдэг юм одоо жишээ нь мэнхөрөх бол манад бол газар нутгийн даац. Би бас нэг Улаанбаатар хотын системийн динамик загварчлал гэсэн тийм судалгааны ажил хийж ирсэн. Манай даац гэдэг бол ер нь ус юм байна л гэсэн асуудалтай. Яа бидний яг тухайн үе судлаад яаж ирсэн ерөнхийдөө хүний тайлбар бичгүүд дээр ерөөсөө л бидний ус тулгуулсаа бүрэн хамааралтай. Тэгэхээр энэ бидний усны асуудал өөрөө эргээгээд Улаанбаатар хотын хүн энэ хэмжээгээр өсөх төр яах вэ гэдэг асуудал. Яагаад тэгэхээр одоо тухайн үеийн судалгаанд ашигласан статистик мэдээлэлүүд хотын хүн амын нэг өдөр усны хэрэглээ 238 литр гэр суурьшуулах дээр 50 литр 5 литр гэдэг 5-6 литр ч гэдэг юм уу. Тэгэхээр одоо бол усны хэрэглээ 110 литр байх шиг байна л да. Тэгэхээр бид нэр яг хүмүүс одоо орон сууцуулаад тэр хэмжээгээр ус ашиглана гэх юм бол нөгөө яах вэ гэдэг асуудал те. Маш хэмжээний усыг бид нэр усны тулгуулаас авах хэрэгтэй байна. За тэгээд яг туулгуул юм уу гэх хэрвээ улс орон хүчтэй болоод ирэх юм бол туулаас биш цаашаа ахиулаад хэрлэнгээс татчих болох юм байна л дээ. Ер нь бол тий. Ягаад гэвэл цаашаа ойрхон шүү. Тэгэхээр бас нэг даац гэдэг ойлголт бол усных юм уу гэсэн чинь бас усных байж тий. Энд чинь өөрөө байгалийн одоо хөдөл шүү дээ. Даац гэдгээ яг хүмүүс яаж яриад байдгийг тэр ерөөсөө л тэр тухайн үед төлөвлөгдсөн одоо 500 хүн зориулагдсан гэдэг тэр бүтээгдсэн дэд бүтцээр яриад байдаг байсан баг л та. Гэтэл хот
өсчил хөгжил байгаа юм чинь одоо зам бүтцүүд тавигдчих байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэгэхээр чинь бас дац гэдэг ойлголт яг үнэ хэрэгтэй ямар байгаа юм те. Гэсэн одоо дэлхийн хотууд чинь одоо бүр томороо нөгөө зэрэгэлдээ байсан хотууд чинь хоорондоо нийлээд одоо бүр том мегасити митинг ингээл болоо явж штэ. Тэгэл даацсан боль гэж хэлэхгүй л байгаа дээ штэ. Тэгэхээр дац гэдэг юм бол нэг хотод тийм зах хязгаарын асуудал юмуд нь ямар байдаг юм бол яг хоо юу нэг Jeff Forrest-ийн хувьд болох тэр нөгөө хүн амын идэвхтэй хүн ам гэж байдаг штэ. Тэрэнд байж байгаа хотын хүн амтаа тэгээд дээрээс нь газар эзлэмж гэдэг юм хоорондын харилцаа хамааралт нь авч үзсэн юм ахгүй. Тэгэхээр нэгэн юм одоо хэмжигдэхүүнээр юм хэмжээ байхгүй. Тэр бидний хувьд бол Улаанбаатар хотын хувьд гэхдээ одоо цаашаа тэлнэ гэх юм бол одоо өгшөга яам гэж зөндөө юу явж штэ тийм ээ. Газар нутаг байгаад тэгээшээ хонхор налах гэж бас л одоо замаа дагсан нутаг дэвсгэр байгаад байдаг тийм. Тэгээ хоолнос юм уу гэж эсвэл нийгмийн үйлчлэгээ юм уу гэж хэрвээ асуух бол зөндөө гарах гад байдаг. Гэтэл чинь энэ ч өөрөө нэмэгдэл баригдаад ээж болно шүү дээ. Хөгжиж юм гэдгээрээ шийдэл гарч ирэл гэдэг дараа байна тийм. Манайд нэг хөгжлийн төлөвлөгөө газартай холбоотой багц асуудлууд бас байгаад байдаг тийм. Төлөвлөгөөгөө хийчээд ерхий төлөвлөгөө хөгжлийн төлөвлөгөө хийчээд төлөвлөлтийн дагуу Ромтгүй төлөвлөлтөн дээр нь бүр олоож болох газар нийт эзэмшлийн замын газрын тодорхойлж өгөх ёстой зарим үздэг. Зарим нь болохоор ерөөс хамгийн тоталны сүрэл газар учраас газраа их одоо өгчөөд гэдэг юм уу дараа нь бид нар тэрэн дээр төлөвлөх ёстой гэдэг нэг хандлагыг өгдөг. Ер нь одоо нэг замраг байдлыг газартай холбоотой нэлээд авч үздэг. Энэ дээр байрсуу аль нь өмнө нь дараа нь байх хэрэгтэй. Эхлээл төлөвлөлт байх хэрэгтэй болоо гэж яг энэ юм дээр гарсан гэхдээ асуудал одоо бид нар бол нөгөө дахиад анхдагч өгөх гэдэг шүү дээ. Жишээ нь Токиогийн одоо хамгийн өнөөдрийн хөгжлийг олж авсан хамгийн том боломж нь 1923 оны аншины газар хөдлөлт гэдэг юм болсон байгаа байхгүй. Тэгээ 23 онд газар хөдлөлөд үндсэндээ 500 мянган хүн яг Токиод тэр жижиг л байсан байна л да 500 мянган хүн нас орсон тий. Ер нь бол нөгөө модон барилга ихтэй байсан бүгдээрээ шатсан. Тэгээд тэрний дараа яасан бэ гэхээр одоо нэг мундаг хот төлөвлөгч орж ирээд одоо одоогийн Токио хотын ерөнхий хэсгийг бид тэр дээр зурсан гаргаж ирсэн гэж байна. Тэгэхээр яг тэр бол үндсэндээ газар байгаад байсан тэрэн дээр нь төлөвлөлт одоо дахиж гаргасан гэсэн төлөвлөлтийг дахиж хийсэн гэсэн үг болохгүй байгаа шүү дээ. Нөгөө газар нь анхдагч гэдэг бол одоогийн Европын хүчин төвөд байгаа дээ шүү дээ. Энэ жижиг газрууд авчсан яг тэрүүгээр нь нөгөө том хотын одоо эрчим ихтэй замууд гэдэг юм нөгөө гол юмнуудаа хийж чадахгүй тийм нөхцөл үүснэ үстэй. Тэр чинь өнөөдөр бидний жишээ байгаа шүү дээ. Тэгэхээр эхлээд төлөвлөмөр байна шүү дээ. Энэгээр ингээд 6 машин 6 игнэтэй 2 урсгалтай 6 игнэ зам байна. Дундаа одоо ногоон байгууламж байна. Ягаад гэвэл энэ өөрөө масс хөдөлгөөнийг хангах ёстой. Ингээл том суурьшлыг гэж бол энэс эхэлмээр байгаа даа хэвээр тийм ээ. Тэгхгүйгээр эсрэгээр нөх юм бол өнөөдөр энэ зайсан гаралтай газар нь байсан. Тэрнийхэн дагуу төлөвлөлт хийсэн юм уу яасан мэдэхгүй одоо тэгээд энэ ерөөсөө ингээд хамгийн ойрхон харагдаж байгаа газар руу очиж чадахгүй тийм л байранд үүссэн ба шүү дээ. Ийм юм хэлцээ. Улаанбаатар хотыг ногоон болгоно гэж нэг ерөнхийдөө бас саналах хэсэг явж байна. Ер нь Улаанбаатар хот өдрөөр харуул хэдэн жилийн дараа ногоон Улаанбаатар хот болох бол одоогийн стилийг харж үзвэл нэг одоо нөгөө амар бүхнийг мэддэг нэг бэрд байдаг шүү дээ. 3 жил 5 жил гэдэг шиг хэлүүлгээд. Эсвэл нэг тийм юм яг гадаад ч нэг гоё юмнуудын нэг байгаад байна шүү дээ. Нөгөө юм 5 сард одоо тий 5 сар гараад нэг монтерт өдөр ч юм уу. Энэ нэг л одоо тийм маш мундаг л том аян болгоо сайн хийх хэрэгтэй юм уу. Тэгээ бид нар ч одоо сэтгэл зүрхээрээ
юмыг их оромжоор гэдэг юм уу өстой Улаанбаатар иргэнийхээ хувьд хийдэг юм бол их маш бага болсон байгаа даа шүү дээ тий. Тэр эдийн засгийн хөшүүргээр их өстой одоо өнөөдөр хотцсон нутаг дэвсгэр тэгтээ тэргөө авт замаар авт зогсоолоор тий байшин барилга дүүрчээд байна шүү дээ. Мод тарих ёстой газрууд яг хэдэн моднууд тариал дахин тарьж л байна тий. Орохгүй ч гэсэн. Хамгийн гол модчих газар бол ихэр сурчлага байна шүү дээ. Боломжтой газар нь тий. Тэгээд өөрөө тэр хариуцах эзэнтэйгаа тий. Тэгээд та мод тариач таны нэг мод болох юм бол одоо хэдэн өргөн шагнал өгөх юм. Тийм биз дээ. Одоо чинь маш их мөнгөийг ингээд агарын одоо нөгөө цэвэр агарын тэргээл явуулж л байгаа шүү дээ тий. Тэрэн шиг юм фонд юм үүсгээд тэр хүмүүсийг бүр ингээд тэр чинь бол ургуулах гол мөнгө авч чадахгүй шүү дээ тий. Ийм маягаар айл болгоны хашаанд модсод ингээд хариулах юм бол могоожуулна гэдэг ч одоо шүү дээ. Дороолох байх та. Тэгээ манай чи юм шүү дээ. Гэр сууршил дээр аваад үзэх юм бол яг хашаагаар эзлэгдсэн хувь нь бол амар их хөв байдаг. 70% нэдэг байхгүй. Бусд нь бүгд гудамж. Яг барилгагдсан барилгын суурийн газар нутгийг нь тооцоод үзэх юм бол тэр нь айгүй бага хувь. 10% ч гэдэг юм уу. Тэгэхээр чинь ингээд 60% нь эзгүй байгаа гэсэн үг байхгүй. Тэрэн дээр ногоо тарих тий. Дээрэс нь одоо жимсхэн тариал тий зүгийн аж ахуйд тэгэл ер нь яг энэ ногоожуулалттай холбогдох юм бол зөвхөн нэг мод тарина гэдэг асуудал байхгүй юм байна л дээ. Бүр ингээд тэр нь цогцороо явах хэрэгтэй тийм боломж бол байгаа гэдэг. Тэгэхээр айлууд зарим нь бол ингээд одоо хоршоол барайл ингээд явах юм бол мөнгөл болох хэрэгтэй. Улаанбаатар хотыг үржүүлэх 2033 он хүртэлх хөгжлийн эрхлэл гэж байна. Эдгээр ер нь харахад шүүмжлэлтэй хандхаар энэ өстэй хэрэгжүүлэн байна даа ч гэдэг юм уу эсвэл магадгүй ингэж төлөвлөсөн зөв эсвэл ерөнхийдөө 2030 оны эрхлэл зөв болсон ч гэдэг юм уу. Эдгээр тэнэгэр сэрүүл. Хэрэгжүүлэл айдлууд маань 2030 оны ерөнхий төлөвлөгөө гэл нөгөө дизайн хийх гэл нөгөө дэвсгэр зураг юмнууд ингээд боллоо. Тэгээд тэрнээс нэрхсэн нь ах болоод байна л дээ. Одоо манай төв Сүхбаатарын талбай хоошоогоо 32-ын тойрог хүртэл ямар явахаар ингээд фантаз юмуд байсан мэт тийм. Тэгээд энэ юмнууд чинь тэгэл хэрэгжихгүй л шүү дээ. Үйлчлсэн бодлоо. Тэгээд бид нэр өөрөө зүг байсан уу буруу байсан гэдэг тийм. Харин тийм нөгөө бид нар чинь нөгөө юун дээр ямар мөнгө хаанаас гарч ирэх юм тэрийг яаж зөв чиглүүлж хэмжээ төлөвлөх үү гэдэг тэр нэг гол алтан дүрэн байгаад байна шүү дээ. Тэр мэн л явагдаагүй зүгээр нөгөө ийм байвал гоё гээд онгоцноос хардаг. Хэрэглэлгүй ч юм уу хийсэн юм болов тийм ээ. Нөгөө талаас нөгөө бүсчлэлийг нарийжлаад ер нь ингээд нэлээ зан чиглүүлэх л байсан. Тэр нь бол бас их сайн хийгдсэн юм бол тэгээ яг хоо зарим тохиолдолд одоо бид нэр дүгнэх хэрэгтэй байх л да. Тэгээ энэ төлөвлөлтийг хийсэн хүмүүсийн хувьд тийм ээ яг юун дээр алдчихв, юун дээр онцоо нэг бас эргэж хармаар ч юм уу. Энэ үнэхээр ягаагүй байна. Одоо бодлоогүй байна. Энэ дээр одоо ийм санаа олдуулмаар байна ч гэдэг юм уу. Ийм маягтай явахгүй бол ингээл өрөөндөө суцгаагаа хийгээд идэх шүү дээ. Тэгээд тэр маань өөрөө эргээд ямар болж байна вэ? Тэгээ муу болох тэр за гэдэг үүний өдрөд түлхээд байна уу? Бас өөртөө хариуцлага ойлгоод арай ингэж болохгүй юм хэмээр юм байна гэж бодож байна уу? Тэгээ яг юмнуудын 2040 он гэж асуудал бас яригдаад байна те. 30 оных ерөнхийдөө дүгнсэн гээл тэгэл яг тэр нь ямар дүгнэлттэй би бол яг тэрийг сонирхож уншиж үзээгүй л дээ. Ямар дүгнэлтүүд яг үнээр ихтэй зах зээлийн нөхцөл байдлын дээр төлөвлөгчдийг хийсэн юм бүтээн байгуулах тэр нөхцөлийг хангахгүй байна уу? Эсвэл одоо өөр ч шалтгаанууд байна уу? Тэ? Тэгээд өөртөө яг энийг юу гэж дүгнэж байгаа юм бэ? Хөндлөнгийн хүмүүс нь юу гэж дүгнэж байгаа юм бэ? Ер нь цаашдаа яах хандлага, яах нь чухал юм бэ? Ерөнхий зөв тогтол нь ер нь ямар явах гээд байгаа юм бэ гэсэн тэр нөгөө бодит нөхцөлөө гаргаж тавиад тэгээ 2000 одоо дараагийн юмнуудыг ярих хэрэгтэй болох байх л та.
Энэ одоо Улаанбаатар хотын за хөгжил гэхээс илүү Улаанбаатар хотын соёлтой холбоотой асуудал тий одоо хотын соёл гэдэгтэй холбоотой асуудал амжиргааны төвшөнтэй юу холбоотой юу эсвэл тэр ер нь одоо ер нь бол бас нэг гурав ч юм уу асуудал үүсгэж байгаа Улаанбаатар хотын иргэдийн амжиргааны төвшин муу учраас ер нь хот жоохон замбраагүй бөхөр зам байж гэх юм те тийм асуудал үүсэж ялангуяа хийс үржлийн бүсийн хэсгээр бол угаацаа хаваа идэх гэдэг тэр бол яг амжиргааны төвшөнтэй холбоотой юу эсвэл тухамжтай ч өөр юмтай холбоотой юу энийг асууж залруулах боломж байгаа юм гэж үздэг. Төлөвлөлтөөр бид нар бас яаж харж төлөвлөх зүгээр үү? Тэгээд нэг соёл ухамсарл юм болоо да. Тийм ээ. Тэгээд яг хөө зүгээр манай нүүдэлчдийн соёл бол юм биш шүү дээ. Тэ. Ингээд өвлж аварж амарж анасаа нөхөтэй ингээл юу ч хайдгүй л аваад явдаг тийм ээ. Тэгээд тэр нь одоо ухамсартай холбоотойгоор л Улаанбаатарт юм уу суурин газруудад байгаа юм уу байгаад байна уу? Тэгээд юу орлого багтаач гэсэн мундаг гой сэрч хүмүүс байгаад байдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ нөхцөл бол яг л хүний ерөөсөө байр байгаа дэлбэлбот нөхцөл байх та. Гэтэ соёлч гэстэй тэ дораяа хого хамаарч явж байгаа л хогийн савнд хийхэл тийм ч одоо тийм соёл гэдэг асуудал юм уу те. Одоо хамгийн муухай бас зэрэг хайдаг те. Одоо бүр ингээд огч гатнаас. Тэгээд эдрийг хүмүүс одоо муу хэлээлээдэг тийм ээ. Одоо хятадууд тэгэл муу хэлээлээдэг тэгэл өөрсдөө тэрнээс дорд байж тээ. Тэгээд тэр хүн болгоны заавал тэр нэг хаана яаж амьдарч байгаагаа биш баха. Ерөөсөө л нэг өөрсдийг нэг гадна талаас нь хармаар яхаа энэ дээр нэг юм бас сонин юу байдаг. Японод болох дээр өөрсдийнхөө ард түмнийг соёлжуулахын тулд муухай Япон гэж ном бичсэн байна. Тэгээд тэр Японы бүх муу зан чанарууд юмнуудыг бүгдийг бичсэн. Тэгээд тэр хүн гаднаасаа өөрийгөө харж байгаа байхгүй юу? Энэ чинь бидний муухай юмнууд биш ээ гэдэг. Үндсэндээ бол тэр нэг соёл суралцсан барьсан тэр юм. Тэгээд дараа нь бол хятад бас бичсэн байгаа байхгүй юу? Муухай хятад хүн гэдэг. За тэр хятад муухай хятад хүн гэдэг нь бол ихчлэн нөгөө ер нь гадагшаага гараа явж байхад нөгөө тэр хүн төрөлхтний соёл гэдэгтээ яаж үл нийцэх үү гэдэг талаас нь илүү бичсэн шиг байгаа. Яг хөө би хойлонг нь уншиж үзээгүй ер нь нөгөө бичснийг нэ тэ. Тэгэхээр тэр чинь бас нөгөө улс үндэстэн өөрсдийнхөө тэр муу талыг нь сайжруулахын тулд бас ийм арга бас хэрэглээл байгаад байна шүү дээ. Бид нар болох дээр яг тэр нь бүр рефлекс болсон байгаа байхгүй. Рефлекс гэдэг нь одоо хог мог юуг хайх гэдэг чинь бол санаатайгаар биш шүү дээ. Тэгэхээр энэ рефлекс болж байгаа асуудлуудыг хэлж ярьж ялал төгсөн байлс баймар ч юм уу. Сүүлийн үед smart city нэлээд green city гэдэг энэ одоо green city smart city-ийн талаар ойлголт таны бодлоор ямар city гэрэн гэдэг те ямар smart city гэдэг яг ер нь бол гэх мэтлэн маш олон концепцууд байгаа тийм. Яг энэ ногоон ухаалаг энэ төр дээр бол хүмүүсийн хийжсэн судалгаа юмнуудыг харж ирсэн. Ер нь энэ өөрөө соёл болон технологи мэдлэгээс хамаарат ойлголтууд өөр өөр юм байна л да. Жишээ нь Америк тодорхойлолт, Европ, Аз бол өөр ч юм уу. Яг тогтцсон энэ гэсэн юмнууд нийтлэг юм байхгүйгээр яг өөрсдөө төвшүүлээд ийм байх юм бол green ч гэдэг юм уу тийм ойлголтууд байдаг юм байна лээ. Жишээ нь одоо Америкийн
ногоон хот төлөвлөлт юм уу зарчмууд дээр бас сонин юунууд байгаа байхгүй заалтууд жишээ нь материал барилгын материалаа байгуулахад одоо яг барилга дээр бол тэ барилгын материалыг 800 майл дотроос авч явах юм бол энэ бол green гэнэ. Яагаад вэ гэхээр тээвэрт зарцуулж байгаа зардал бол тэр хэмжээгээр багасна. Аль болохоор орон нутгийн материал ашиглаач тий тээврийн зардлыг буруулаач гэдэг юм уу. Тэгээ ерөөсөө л агуулга нь бол үндсэндээ байгаль орчинд айлуулах одоо хог хаяг бохирдол багтаагаар яаж барилга байгууламжийг хийх юм бэ? Барьсан барилга байгууламж нь юм уу хотын ирээдүйд яаж байгаль орчноо бохирдуулахгүй байх юм бэ? Тэгээ өнгөрсөн одоо ирээдүйд цагийн одоо цаг хугацаанд тэр барилга байгууламж хүний төлөө үйлчлэх юм уу хот өөрөө хүний төлөө үйлчлээд ашгаа өгж явах тэр асуудал нэг тийм маш ерөнхийгээр байгаа юм болов гэсэн асуудал тийм ээ. Яг ногоон байгууламж нэмнэ гэдгээс илүүтэй ногоон байгууламж бас зарим дээр нь орсон гэдэг. Ногоон байгууламж нэмэх. Тэгэхээр нөгөө үзүүлэлтүүд нь бол одоо асруулан байгаа байдаг. Тийм ээ. Тэгээ тэр болгон үзүүлэлтүүдийг ингээд одоо нэрвчлэх барих гэдэг бол тэр шалгуур үзүүлэлт тэр байгаа шүү дээ. Ногоон биш эсгийг нь тодорхойлох чинь анхаа шалгуур бол. Тэгээ тэр болох тэр чинь бас нэг юм байхгүй л асуудал. Төсөл суурьшлийн ерхий төлөвлөгөө төсөл гэж ярьдаг. Талаар тиймэр ойлголттой байвал зүгээр. Төсөл суурьшлийн талаар энэ бас л өргөн ойлголт юм л да. Яаж яг өмнө бол төсөл суурьшил гэдэг зүйл баримтлалаар Монгол улсын хэмжээнд хүмүүсийг тараа сууршуулах гэдэг юм уу хилээ хамгаалах барих гэх тийм ээ малч бэлчээрээ одоо зөв ашиглах гэдэг юм уу одоо хөдөө орон нутгийн эзэмгүүдүүлэх гэдэг юм уу сум сургууль газруудыг ингээд байгуулад байгуулчихсан одоо өмнө 256 байлаа одоо ч 330 болцсон мөлий ингээд сум сургуулиуд бол асар их болоод тэгээ энэ бол сайхан мөнд таран сууршуулж байгаа юм шиг боловч үндсэндээ Монголын нөгөө жижиг эдийн засгийг бол юм шиг таран болж ах шиг байна л да. Маш олон сумуудад төрийн үйлчилгээ байх хэрэгтэй. Төрийн ажилч тэр болгоно одоо барилгын халаах гал багш ажилчдыг юм залхимжуулах гал ингээл төсөм байдаг. Тэгээ энэ нь өөрөө ямар болох юм бэ гэдэг асуудлыг бүр ихэж ярмаар юм шиг байгаа юм. Бүр ихэлж тийм ээ одоо ийм их байх юм зарим сумч одоо маш зөвхөн үнэтэй сумуудаас та очиж үзчихсэн байх тийм ээ. Зарим нь бол одоо бараг шахуу аймгийн төв шиг шахуу сумч байгаад байдаг. Тэр эн чинь одоо төрийн айхтар мундаг бодлогыг нь сайн мэдэхгүй. Тэр энэ чиг тараах барих тийм ээ. Тэгээ өмнө нь бол нөгөө өчнө дөрвөн аймагтай байгаа хэвээр тийм ээ. Тэгээ энэ үднээс биднээс нэг асуудалд хандмаар юм уу? За дээрэс нь мэдээж хүмүүс бүс нутагтаа Улаанбаатарт авч байгаа үйлчлэгийг авах ёстой юм уу? За тэр нь өөрсдийнхөө нөгөө бүсүүдэд хангаж таталцлын төв байж ах ёстой юм уу? Тэр бүсд орж байгаа өөр одоо нутаг дэвсгэрүүд бас одоо эдийн засгийг дэмжих үйл дүрийг явуулж явах ёстой юм уу? Бүсээ эдийн засгийн хувьд дэмжиж явах ёстой юм уу? Тэр хэмжээгээр өөрсдөө одоо таталцалт нь оршоод бусад үйлчлэгээ одоо харилцсан биеиндээ түгэж явах ёстой юм ч гэдэг. За тэгээд энэ нь өөрөө хэр хэмжээний хуамтай ямар байх ёстой ч гэдэг. Тэгээ ийм ерөнхий юм л төсөөлөгдөх ёстой энэ дээр. Тэгээ бүр одоо цаатлынхаа нөхцөл болох төр нөгөө бодлогоор болох төр бид нөгөө байгаль загварын нөхцлүүд дээрээс нь газрын орох баялагын нөөц за дээрээс нь одоо оюуны ч гэдэг юм олон
өвчин зүйлүүдийг бодож байгаа төвчлөлийн чиг баримжаагийн нэрвчлэл тодорхойлох тий. Одоо онцлогтойгоор нэрвчлэл тодорхойлох. Тэгжээж нөгөө намайг ч юм уу эсвэл бусдууд руу татагдж байгаа хүмүүсийг чиг хуваарлах. Амьдрах орчныг нь бүрдүүлэх. Тэгээд энэ бол өөрөө цаанталтаас олон даамаатай байх л та. Яг энэ хүн гэдэг хасаа илүү тий. Нэг ийм байдалд бид нар судалгаа нарийнчилсан судалгааг нь хийх тэмцлийн гарцуудыг нь зөвтгөж тодорхойлох бол ёстой. Тэгээ энэ бол тэр бас л судалгаа руу яваад ирсэн. Яг энэ дээр ажилтдаг судлаачд байдаг. Хүн нарийнчилсан бүр одоо тэр одоо сум болгоны өөрийнх нь потенциалыг нь тодорхойлох тий. Тэгээд тэр давуу чанарыг нь бий болгох олж харах. Тэгээд бусад ойролцоо сумуудаа ямар бараа үйлчлэхэд дараах уу гэл тэгээ энэ чинь ерөөсөө л нөгөө хүний амьдарч байгаа орчин учраас тэр бүх юм яриад байгаа. Тэний бодлоор энэ Монголд байгаа 330 орчим сум ихтэж гин үү? Эсвэл болж гин үү? Эсвэл багтж гин үү? Түр хит орчим байвал болохоор ч юм шиг л зураг байдаг чинь тийм юу байна? Ер нь нэг юм байна штэ. Нөгөө жижиг цөөн хүн амтаас учраас өгчихгүй штэ. Тийм үстэй. Тэр чинь өөрөө зах зээлийн харилцаа өөрөө бол баг багт штэ. Тэр чинь арай жоохон нэмэгдмээр байна штэ. Тэр жижиг гэдэг нь хитэн амтай. Тэр нэг 500 1000 хүнтэй байдаг. Жижиг сумууд ямар хөө байдیں۔ Тэгэл тэр чинь өөрөө нөгөө нийгмийн харилцаа явагдана гэдэг чинь одоо дор хаяж нэг 10,000 ч юм уу 5,000 ч юм уу байж штэ. Нэг аштайхан болмоор нэг хүн нэг жоохон юм одоо нэг юм төрүүлжүүлж хийгээд тэр нь одоо бус хүмүүс судалдаж аваад юм үйлчлэгийг нь аваад ингээд эхлэх хугацаа байна штэ. Тэгээд нэг жижиг бизнесүүд ингээд цэцгэлээд ямар ч гэсэн өөрсдийгөө болгоод гаднаас юм авахгүйгээр өөр бизнесүүдийг хайж болоо тий. Тэгэхгүй жижиг болох төр чинь тэгэл тийм нөхцөл юмнууд нь бол хонс болох байх л да. Тэгээ тэр хэмжээгээр нэг тийм нөхцлөөр нь бид нар зүгээр тэр нөгөө жиг тархаа нэхээсээ илүү өөрөө өөрийгөө яаж тэжээх хүн одоо хамгийн говь хангаан тэрээр өөр байх л да. Тэгээ тийм нэг завгуур боловсруулах хэрэгтэй юм уу, тэрийг тооцоолох хэрэгтэй юм уу тий. Тэгээ бараг л одоо тэр нутагшил сууршилтай холбоотойгоор их чинь нэг энэ үнцийг нь л их ярихгүй бол их томоор нь яриад байхаасаа илүү. Тэгээ энэ нөгөө төрийн өмч өрх гэдэг шиг улсын одоо юу ч юм баг сум байх гэдэг. Тэгээд энэний нэгж зарим сумуудыг ер нь нийлүүлж гэдэг болохгүй ч юм байхгүй юм шиг байгаа. Тэгээд тийм монголчууд бас байдгүй юм байна л дээ. Тэгээд ягаал задарсан бэ гэдэг чинь тэр шүү дээ тийм ээ. Уламжилт одоо манай сууц гэж ярьдаг тийм Монгол гэрээг бас сайжруулах, өөрчлөх янз бүрийн зүйлс санаачлах тэр явдаг тийм. Ер нь Монгол гэрээг одоо өөрчлөх хөлбруудаас хаалгацсан гэдэг юм уу? Эсвэл ийм байх боломжтой гэдэг юм. Эсвэл магадгүй өөрчлөгдөхгүй төгс бүтээх гэдэг юм. Яг Монгол гэрийн талаар таны бодол. Тэрний бодлоор энэ чинь одоо нөгөө олон мянган жилийн турш эволюц гэж баг хэлмээр юм уу те явцад өөрөө бий болчихсон л юм сонсны хэлбэр те хамгийн сүүл солигдсон нь бол нөгөө эсхийн үүд нь юу болсон байх те модон хаалга болсон байх дээрэс нь нөгөө дээдлийнхэн тоон нь рамтай болоо шилтэй болсон байх чинь төгсрөөл шүү дээ тэгээд яг хоо Монгол гэрийн үндсэн хийц бүтээцийг нэг ахтар өөрчлөн гэдэг нь бол үгүй байхгүй. Энэ чинь өөрөө өөрчлөхийн сайжруулахын бол өөр зардал нь нэмэгдээд дээрэс нь нөгөө зөөвөрлөх нөхцлүүдэнд улам хүндрэх асуудал гарах учраас тийм нөгөө нүүдлийн гэдгийг учруулах нь арай л хэцүү болох байх л та. Тэгэхээр тэрийг нь бодох хэрэгтэй байх. Тэгээд яг нөгөө өөрчлөлий гэдэг нь одоо ямар өөрчлөлтийг хийж байгаа юм байх бол жишээ нь үнийг нь одоо
одоо хумцар материалаар хийн гэдэг асуудлыг ярьж байна уу юу? Аль нь жиж бол ер нь бас тийм санал гардаг. Зарим нь хөнгөн металлаар хөнгөн металлаар тийм. Зарим нь гэрээчин за хэлбэрийг аваад өөрөөр хөдөлтгөө зөөх боломжгүй болгодог тийм хөлслүүд бол яг нь зүгээр нэг дизайн талбарт л асуудал. Ер нь тэгэж тэгээ яг төмрөөр хийгээд үзээл да хэр жинтэй болох нь уу те эсвэл өөр материалаар хийгээд үзээл да хэр үнэтэй болох нь те яг өнөөдөр нөгөө нүүдэлчтэй хамгийн мундаг юм юу юм бэ? Хамгийн хэрэгтэй юм аа тэвэрлж явдаг те. Тэгэхээр ийм олон удаагийн жил 4 удаа ч юм уу нүүдэг. Тэгээд одоо бүр ингээд хэдэн зуунаараа нүүдсэн илүүдл юм та багсгасаар л байна үстэй. Тэгэл одоо хамгийн компакт дээр л очно үстэй. Ер нь бол тэгж л ойлгомоор тий. Тэгээ одоо бүр хасчих юм бол гэр өрөө тогтох боломжгүй болчих ч юм уу. Тийм л болцсон суудсны хэлбэр тэгээ энэгээр л байх л да. Яг хоо гэрийн өөрчлөлт гэдэг нь бол яг хоо гэр хэлбэрийн ямар нэгэн суудсыг шинээр зохион бүтээж байгаа юм уу тийм л юм болохоос биш гэрийг сайжруулна тэр гэсэн ойлголт руу нэг хүрэхгүй болов гэж бодож байна. Улаанбаатарт түүхэн дурсгалт барилга гэж зарим үздэг. Одоо жишээ нь зарим барилгуудыг нураах, зарим дургу одоо хүчний дурсгал барилгуудаа нураалаа гэдэг. За зарим нь бол дурсгал гэхээс илүү зүгээр хуучны байшаа, дурсгалын шанастай биш гэж үздэг. Энэ талаар таны бодол ойлголт юу вэ? Түүхэн дурсгал барилга, хуучны барилга гэдэг ойлголт төрж байна. Түүхийн дурсгалт гэж байгаа. За тэр түүхийн дурсгалт барилга хязгаар ордог вэ гэж байгаа байхгүй. Тэр ер нь бол барилга нэг 50 жил болох юм бол тэр түүхийн дурсгалт залшгүйгээр ордог. Яг тэгвэл ашиглагдсан жилээс хамаарат түүх болдог байхгүй. Тэр нь одоо харин тийм үн цэнэгтэй юу багтаа юу гэдэг нь бол өөр асуудал тийм ээ. Тэгэхээр дэлхийн нийтэд барилга байгууламжийг хамгаалах нэлээд хэдэн түвшний хамгаалтууд байна л да. За хамгийн мундаг нь ЮНЕСКО-гийн дэлхийн өв. Дээрээс нь улсын өв, дараачих нь бол хотын юм уу сум суурингийн өв болох барилгууд ч гэдэг юм уу. Энийг бол хайрлах ёстой. Зайлшгүй. Ягаад гэвэл хуучин барилга гэдэг чинь өөрөө утгагүй асуудал байна шүү дээ. Бид нар чинь түүх шүү дээ. Бид нар түүхийг устгамааргүй байхгүй юу? Түүхээр үлдмээр байгаа байхгүй яагаад вэ? Яагаад гэвэл тэр үеийн технологи ямар байсан. Дараа нь судалж мэдж үзэн шүү дээ. Тэнд хэн амьдарч байсан. Тэр ямар хүний түүхтэй, ямар орон зай, ямар архитектурыг бий болгож байсан. Тэгээ энэ дээр харамсалтай юмнууд манад бол зөндөө байгаа. Зөндөө одоо бүр мундаг түүхэн барилгуудыг юу яасан асуудлууд байна. Яг одоо модернизмын үед модернизмын цаг хугацаанд гэдэг юм уу эсвэл социалистуудын байгууллагын үед баригдсан мундаг барилгуудыг устгасан ийм асуудал байна. Дээрээс нь тэгээд саяхны барилгуудыг хүртэл тэгэл бас л ингээд устгаад байгаа асуудал зөндөө биш. Тэгэхээр энэ нь болох дээр одоо ЮНЕСКО энэ төр бол тэгээд бас байдаг. Өөр бас нэг байгууллага МОМА гэж байгууллага байна л да. Яг модерн хөдөлгөөнөөр баригдсан барилгуудыг хамгаалах, хадгалах гэсэн олон улсын байгууллага сүүл төвтэй. Манайх бол тэр Монгол бол гишүүн биш байх. Энэ бол бас л одоо барилгуудыг хадгалж хамгаалах юм асуудлууд байх тий. Бидний бас нэг нэлээд харамсалтай болж исэн юм. Бид нар бас оюутнуудтайгаа зөв нэг ботаникийн цэцэрлэгийн дэше ингээл судалгаа юмнууд хийгээл тэгэл тэр жинжин клуб гэж үзэл хараад судлаад хэмжилт юмнууд хийгээл байжсэн чинь дараа нь тас гээл шинэ барилга барайсан. Тэгээд тэр чинь бол өөрөө л дурсгал барилга. Энэ дээр тийм болсон асуудал тийм ээ. За тийшээ чинь бас одоо нөгөө юуны үед байсан нөгөө Маймаа хот гэж байж байхад байсан барилгууд байна шүү дээ. Тэгээд тэр тухайн хүний л амьдарч байгаа гэр болохоос биш Улаанбаатар хотын ч юм уу дүүргэнч тэрийг хамгаалахгүй гэтэл чинь 100 жилийн түүхтэй мундаг барилгууд. Тэгээ энэ мэтчлэн зүйлүүд байна л да. Одоо хамгийн харамсалтай асуудал бол дам даржаа хийд байна тий. Дам даржаа хийд 1756 онд баригдсан.
1778 онд Улаанбаатар энд нүүж ирсэн одоо хүрээ дараа нь байгаа шүү дээ тий. Улаанбаатар ингээл одоо өнөөдөр хотогч явах юм бол ууган барилга нь одоо тэр л гэж явмаар байна шүү дээ тий. Тэгсэн чинь одоо ингээ болгосолчихсон. Нэг лам нөхөр хөвчлээд авцсан гэж байгаа. Хөвчлсөн юм уу одоо яасан мэдэхгүй тэгээ ашиглаж яадаг. Оролцоо юмнууд байхгүй. Тэгээ ийм асуудлуудыг бас бид нэр бас анхаарал таавж хэлж ярихгүй бол бас болохгүй асуудал юм аа тий. Одоо яг хоцроогүй байгаа одоо юу яаж магадгүй одоо устгachж магадгүй боломжлож байгаа барилгуудаас одоо дурдвал нэрлүү тийм боломжлож байгаа юу байна түүхэн дурсгалт хадгалж хамгаалж авч үлдэх барилгууд. Тэгээ одоо бид сайн нэрлэмээр бол сая тэр 2 айлын сууц гэсэн тэр Амгалан Баатар гэж одоо Амгалан штэ тийм ээ. Тэгээ Маймачин гэж хот байлаа штэ тийм. Маймаа хот байгаа тэр барилга байна. Тэгээ одоо тэр бол өөрөө нөгөө хүний хараан дуртдаггүй хүмүүс анзаардаггүй мэддэггүй ийм нөхцөл байгаа дээ штэ. Маш түүхэн барилга байна. Өөр нэг хувийн өмч гэсэн маягаар хүмүүс хандаад идэг. Тэр айгуу чухал барилга байгаа дээ штэ. Тэгээд одоо өөрөө яг танктойгоор бас л одоо юунд байна одоо сая хэлсэн амдарч энийг бол улс төр мэдээлэл авах хэрэгтэй байгаа гэдэг. Тэр ашиглагчийн тодруулах хэрэгтэй байгаа гэдэг. Тэр хажуу авирганы барилгууд засвар зэргийн зурвалт имээр байгаа дээ тийм ээ. Тэгвэл тэрнээс гадна одоогийн байж байгаа нөгөө мундаг барилгууд чинь одоо юу болж байна. Тэ нөгөө юуны богтааны зуны ордон мөн бишгээ маргаад байдаг нөгөө барилгууд чинь бас юу болж байна. Тэр бол одоо манай соёлын үн төв болох барилгууд шүү дээ. Үн төв. Барилгын салбар одоо сүүлийн үеийн хурцтай хөгжиж байгаа гэж үздэг те. Энэ дээр хөгжилт магадгүй барилгын нормууд стандарт зарим хүмүүс одоо чөтөд шаарч ялангуяа шинэ барилгын материал технологи оруулж ирэх гэдэг нь одоо барилгын нормууд тусгалтайгаар байдгүй учраас асуудалтай юм. Зарим манай хөгжлүүд бол манай барилгын нормууд бол нэг тийм муу зохиогдсон биш. Ялангуяа хамгаалалт одоо ногоон барилгын талтай бол шаардлагын хангах юм бол мөнгөч тэмцээд энэ тал дээр бас юу ч үгүй барилгын нормууд нь шинжлэх асуудал. Ер нь юм биш үү? Шинэ материалууд гарч байна уу? Гарч байна. Дэлхийн нийтийн технологи хөгжиж байна уу? Хөгжиж байна. Тэрийг дарах хэрэгтэй шүү дээ. Ямар нэгэн хэмжээгээр хөдлөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүйгээр манайх сайн ингээд 10 жилийн өмнө нормтойгоо байж болохгүй шүү дээ. Тэрнээс ч хойш маш олон асуудал. Одоо iPhone-ы технологи гарцсан тийм. Компьютер бол компьютерийн бараа бол ерөөсөө л ингээд цэглэгаан бараа бараг л одоо 6 сар тутамд л өөрчлөгдөх ёстой зах зээл гэдэг байгаа шүү дээ. За тэрэн шиг биш юм аа ч одоо нэг юм тодорхой хугацаа тодорхой залтуудыг өөрчлөх, шинжлэх те дэлхийн нийтэд уялдаатай. За тэгээ шинэлэг техник технологи юмнууд ах юм бол тэрийг оруулах барих. Тэгээ төлөвтэй хувьд ч гэсэн бас өөрчлөх юмнууд бас байгаа л шүү дээ. Тэгэхэд одоо хотын улсын норм бол их удаж шүү дээ. Тэгээ зарим залтууд аюу хэцүү залтууд байна. Тэгэхээр юмнууд нь өөрчлөгдөхгүй яваад идэг. Нилийн чөтгөр тушаа болж байгаа гэж үзэж байна. Нилийн хаашаа ер нь дотор чөтгөр тушаач хаашаа ер нь өөрчлөлмөр тийм залтууд байгаад идэг тий. Сүүлийн үед энэ орон сууцны барилга ашигаар барьж байсан орон сууцны хорооллууд те. Энэ дээр ер нь хамгийн чухал анхаарах ёстой энэ асуудлууд байна шүү. Тэгээд одоо энэ бол захиалагч талдаа тэр орон суугч талдаа тэр одоо магадгүй залуу архитектурууд залуу хэлбэр зарим архитектурууд бас анхаарах шаардлагатай энэ байна гэж хэлчихмээр зүйлүүд юу байна. Яг энэ бас яг нэг одоо бид нөгөө Улаанбаатар хөгжиж гин үү гэдэг асуудал ярьдаг штэ. Хөгжиж гин яагаад гэж
шинэ барилга бариад идэг. Шинэ барилга барина гэж чинь хөгжинэ гэсэн үг биш шүү дээ тий. Тэр хүрээлэн байгаа орчин зан төлөвийн судалгаа гэдэг асуудал байдаг байхгүй юу? Тэр бүтээгдсэн орчин хүний зан төлөвт хүнд яаж нөлөөлж ийн гэдэг судалгаа. Тэгэхээр одоо энэ нь бол иргэдээс асуух тэр шинэ барилга байгуулах хотхонд амьдарч байгаа хүмүүсээс асуух асуулт байх гэдэг байгаа байхгүй яг үн таалагдчих юм. Юм таалагдж юм таалагдахгүй юм. Тэгэхээр тийм судалгаа мундаг хийгдээд одоо ер нь бол яг архитектурын ямар нэгэн төсөл гүйцэтгэхэд бид нар бол захиалагчаа голлоод байдаг. Гэвч хамгийн гол хүн чинь хэрэглэгч шүү дээ. Яагаад гэвэл тэр хүн асар удаан эзэмших юм уу ашиглах тэр одоо үл хөдлөх хөрөнгийг худалдаж авч байгаа. Тэр буруу сонголт хийвэл тэр өөрөө стресстэй тий. Тэгээд одоо тийм сонин өөрийнхөө дургу тааламжгүй орчинд амьдарсаар л байх болно. Зөв сонголт нь бол зөв мэдээж үний ялгаа байх баг. Тэгээд үн багтаач гэсэн тэр хүн зарж байгаа барилга өөрөө тэр хүн ямар нийцтэй байх нь одоо яг төлөвт хийж байгаа хүний үүрэг шүү дээ. Хамгийн нэгдүгээр анхаарах юм шүү дээ. Хүний төлөө гэж байгаа захиалж байгаа мөнгө авах хүнийхэн төлөө юм уу эсвэл тэнд оршин суух хүнийхэн төлөө юм уу гэдгийг бодох хэрэгтэй асуудал гарах гэдэг байхгүй юу? Тэгэхээр яг тэр тохиолдолд энд амьдарч байгаа хүн энэ бүтээгдсэн орчин тэр хүнд хэрхэн сайхан юу яах вэ? Үйлчлэх вэ гэдэг. Тэрийг нь бодох хэрэгтэй асуудал байна л да. Тэгээд жишээ нь одоо норм дээр бол нөгөө хүүхдийн наснаас нь ангилаад тоглоомын талбай барилгаас дэдэн метр зайтаач гэдэг юм уу эсвэл тэнд гадна суух өндөр настай хүмүүс ч юм бол өөрсдөө зан төлөв нь өөрөө байгаа байхгүй хүүхдүүдэд бүжигнаад байхгүй хөдөлгөөнөөр зайдуу тэгээд нэг жоохон юм хөдөлгөөн багтай тэгээд сандалтай ягаад гэвэл зогсоод байдаггүй тий суух шаардлагатай байдаг. Тэгээд хүнээ судлах юм бол яг тэр хүмүүсийн нас хүүс онцлогуудаас нь шалтгаалan маш олон тийм гадны орон зайг ашиглах хэв маягууд гараад идэг. Тэрэнд нь хэдэн хүн байгаагаас нь хамааруулаад тэр орон зайнуудад тавих хэрэгтэй байгаа юм л да. Тэгээ яг энийг нь доктор Америкийн AIA гэдэг Америкийн архитектурын институт гэж байгууллага шагнал өгдөг гинэ. Тэгэхдээ нөгөө ашиглагдаа 10 жил болсон барилгад өгдөг. Ашиглагчдаас нь асууж байгаа л. Тэгэл энэ барилга мундаг гэдэг. Тэр өөрөө өмнөлөг талын тэ мундаг тийм хүн дээлтэй гэдэг халамжтай барилгыг онж өгöd байгаа байхгүй юу. Тэгээд улсууд бол одоо яг л нөгөө яг баригдаад ашиглалтанд орж явах юм эсвэл баригдаж яхад нь тэ нөгөө захиалагчдын тал руу балиашгэлд юм байна л да. Хүн өөрөө хааж болчихж байгаа. Тэгэхээр хүний эрхэмлэн дээдл нарийн гэдэг юм уу эсвэл одоо архитектур хүний өөрийнх нь одоо ёс зүй шүү дээ. Хүн зориулагдсан гэдэг одоо хамгийн нэгдүгээр үүрэг нь байна шүү дээ тий. За яг хуу суусны барилга учраас хүнд тий. Үйлдвэрийн барилга байсан бол арай үйлдвэр бол хүн бол машин гэх байхтай. Тэгэхээр тэрийг бодож гэнэ үү гэдгийг л өөртөө асуугаасаа л гэж бодод байна л да. Тэ асуугаасаа дээрэс нь нөгөө түрүүний хэлсэн тэ хитрхи тэр нөгөө хүний юм хараагаар одоо хуурах гэсэн асуудал манай жоохон давмгаа болчиход яг хөө тэгээд яах вэ гэж бас хэлмээргүй л байна л да тэ яг хөө хөгжлийнхөө өнгөх гээд байгаа байхгүй гэсэн чинь ерөөсөө л бодох хэвээр үүрэг нь болж тарах хэвээр энэ дээр юу яаж болох одоо жишээ магиструудын бас нэлийн ажлууд харж байхад яг орон сууцны програм байгууламжтай холбоотой тэр янз бүрийн судалгаа дүнлэл гаргадаг. Энэ шиг магадгүй их сургуулийн оюутнуудыг одоо оролцуулаад яг тухайлсан хороолууд дээр нь яг саяны ярьжсэн судалгаануудыг хийгээд яг энэ барилга дээр ийм их асуудлууд үүсч байгаа жишээлээд гэдэг юм уу те зурслын байгууллага болон захиалагч орчин суугчдын бүх тийм их ажил хийдэг тийм боломж байж байгаа бол яг магистрт
Дотрийн судалгааны ажлууд төр хийдэг ер нь хийдэг харуулуудыг тэгээд яг энэ нөгөө энэ 13-ийн шинэ гүүрний уртлууч нь харуул байгаа шүү дээ. За тэгээд тэр Баян зүрхийн 26 ч юм уу тэгээд өөр бас бус харуулууд дээр явдаг л та. Хөлтэй асуудал ямар нөхцөлтэй тэгээд энэ нөгөө олон нийтэд бол ингээд танилцуулагдаж гардаг. Үгүй одоо яг их сургуулийн ч юм болох тэр нэг заавал олон нийтэд мэдээлэл үүрэггүй учраас тэгээ яг веб мэп тэр тавигдаж ч юм ингээд яваад байдаг тийм. Манайхтууд бол өөрсдөө яг судалгаа хийсэн үед нь бол яг нөхцөл байдал бүрэн олж таньж байгаа. Ийм нөхцөл байдал. Ер нь бол нөхцөл байдлыг одоо ойлгож тодруулж харуулж ийн гэсэн үг шүү дээ. Тэгээд эндээс ямар нөхцөл ямар шийдэл байж болох вэ? Тэгээд үнэхээр ингээд барилга бол өөрөө нөгөө тайраад хайчдаг мод шиг биш учраас шийдэл болоход маш хэцүү байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг анхааруулж зөвлөмж өгөхөөс л өөр аргагүй болж таарч байгаа. Эсвэл бас нэг барилгын салбарын одоо хүчлийн нэг бодлогын баримтчүүд дээр Хотголт институт гэдэг байгууллага зүйлтэй тэгэхээр одоо ярьжсэн яг институт ямар ч үүрэгтэй ямар байгууллага байх бол тэгэхээр төсөөл гэдэг юм эсвэл зөв гэж үздэг ч юм уу тэгэхээр энэ бодлоо. Институт судалгааны институт гэсэн үг. Тэгээд одоо би бол судалгааны институт байх гэж байна. Хотголт институт л гэж ерөнхийдөө яриад байгаа. Би бол яг миний бодлоор бол судалгаа хөгжүүлэлтийн ертөнц институт болох юм болов гэсэн бодолтой байна. Тэгээд сон газар өөр байдаг гэдэг талаас яг институтууд бол маш олон янзын мэдээлэл л дээ. Тэр нь одоо хувийн зөвшөөрөлтөй институт гаргацсан олон нийтийн байгууллага байгаад идэг нөгөөх нь бол төрийн чимэглэлийн байгууллага байгаад идэг. Миний хувьд бол төрийнх юм уу за хувийнх юм уу за яг байвал тийм төрийнх байх юм бол мэдээж төр өөрөө юу хэрэгтэй байна тэр хүмүүс цалинжих хэрэгтэй байх. Энэ өөрөө яг цалинжаал за ийм судалгаа хий гэхээсээ илүү тэр нь өөрөө ерөөсөө хөгжилт хэрэгтэй юу байх вэ гэдгийг нь гаргаж тавьдаг. Их айхтар тийм нэг даргын дор ажилладаг ч юм уу тийм байхаасаа илүү төрөөс тодорхой хэмжээний мөнгө авдаг. Дээрээс нь өөрсдөө судалгаанаас мөнгө авдаг байж болох ч юм уу яг тэр яг хөрөнгө оруулалтын өөрсдийнх нь одоо юу нь бол олон янз байж болох байх. Зарчим нь бол хөгжилт хэрэгтэй талаас нь судалгаа гүйцэтгэдэг, нэлээд мэргэжлийн цогц судалгаа гүйцэтгэдэг ийм байгууллага өнөөдөр Монголд хэцүү шүү дээ. Ягаад гэвэл судалгаа хийж байгаа газрууд болох дээр багшгүй захиалагч нь хэм тэрэн тааруулсан ч юм уу судалгаа хийгээд нөгөө үр дүн буруу гарах ч юм уу болчиход идэг. Тэгээ юунуудыг бас нэг судлаачаас сонсчихсан. Солонгос бол маш юм том институтууд ихтэй юм байна л да. Одоо яамдууд болгонд ороо институтуудтэй зөвхөн хот байгуулдаг гэхгүйгээр тэгээ тэр бол төрийнх. Тэгээд тухайн институтууд нь бол ийм судалгаануудыг одоо ерөөсөө л чухал гэж үзэж байгаа бүх судалгаануудыг хийж идэг. Тэгээд одоо яг бодлого яамны бодлого тодорхойлох юм уу хийх ажлын юмнуудыг тодорхойлох дээр хамгийн дээр жагсагдсан судалгаануудыг аваад энэ ажлуудыг хийгээд зорилттой болгодог тэр ажлаа хийдэг. Тэгээд тэр чинь бол одоо зүгээр л ямар ч хамаагүй гурыг нь олон дээр тавьчааг байгаа шүү дээ тий. Мэдээж эренблэгдээд үнэхээр тэр судалгааны үр дүнгээ гараад тэгээд доор нь нэлээд шатны байгууллагуудаар хэлэлцээд үнэхээр мадаггүй үний маркетинг нь гаргачихсан. Тэгэхээр тэр нь гоё байгаа үстэй тий. Хамгийн тийм асуудал ихтэй энэ асуудлуудыг ингэ шийдэх ёстой гэдэг юм. Тэгээд тэр нөгөө бүх салбарууд дээр ингээд ороод ирэхдээ тэр нь одоо нэгдээд ч юм уу тэгээд улсыг одоо дэш нь хөгжлийг нь ундаг өргөхөд юм чухал болох юм л дээ. Энэ бас тийм сонирхолтой асуулт. Одоо шинэ онгоцны нисэх хөстэй бол одоо баг эдийн бүдэг ашиг хийсэн үйл ажиллагаанд орж байна. Ер нь энэ
шинэ сонгосны буудлыг тэнд барих нь анхнаас зүг байсан уу? Эсвэл зарим ярьдаг нь одоо чи сайн сонгосны буудлыг өргөдгөх эсвэл энэ хүчин шилжээний мал их боломжтой. Зарим нь бол одоо гаргасан зүг гэж үзэж байгаа. Яг хоо нэг талаас харахад Улаанбаатар хотоос усан бодол хүрэх зай бол нэлээд холдсон тийм. За үүнийгээ дагаад бас тээврийн асуудал гэдэг юм уу бас нэлээд асуудал үүсэж байгаа. Яг хөө замаар бие шийдсэн. Энэ дээр таны бодол юу вэ? Нэг төгрөг оруулах юм уу? За би бол хөрөнгө оруулах яг байгуулах зөвл байсан байх. Яг нь олон юм сонсогддог. Ер нь одоогийн байгаа сонгосны буудлыг өргөдгөөд ашиглана гэдэг бол боломж муутай байсан баха. Яагаад гэвэл нөгөө уулан тавьчигдсан гүйлтийн зам зөвхөн нэг тийш байгаа. Тэгэл одоо өөрөө бас амсчил байсан байх нөгөө хаварч манах уртаас асаал эхлэх дээр нөгөө хоошоогоо үүж байгаа хэсэгтэр нисч чадхаа байждаг. Тэгээд ингээд хоошлдог. Тэгэл нэг юм өөрөө нөгөө байгаль цагуурын нөхцөлийн хувьд бол тэгээд газар зүйн тогтцсон үед тийм сайн нэг шийдэл биш л байсан байна л да. Тэгээ одоо тэр уртлын өсөлтийн хөндий бол тэрс нэг юм өсчгөн манан буудаг дээр ярьдаг. Тэгээ яг ч одоо бид нар чинь бас нөгөө хилцэн бас нэг бахан фактууд ярьдаг шиг ярьдаг юм уу яа гэм бол за яг боломжийн одоо тэр урагшаа одоо 50 км ингээ хийсэн. Би бол тэр зай хэмжээний хувьд хол гэдэгт бол санал нийлж байгаа. Энэ бол хол болсон. Гэхдээ энийг айгуу тийм мундаг байдлаар нэг шийдэл хийсэн бол аштайхан байжээ гэж. Тэр нь болох тэр ерөөсөө хотын төвөөс шинэ сонгосны бодол руу нэг хөнгөн замын галт хэрэг тавьсан байвал их зүгээр байсан гэж боддог байхгүй. Тэгэхдээ богдуулынхаа хөвөөгөр ингээ явуулчихлаар бид нарын одоо урагшаага тэгтээ тэргүй ярмаг оролдоод ингээл явна л гэсэн. Тэгээ энэ лөө бол масс транзит бий болно. Тэр нь цаашаагаа яваад юу орчин, шинэ хэсэг буудал орчин. Мэдээж тэр нь бол нөгөө зогсоол болгон дээр зогсдог галт тэргүүд нөгөөх нь бол шууд явдаг нь зөндөл явах боломжтой ч юм байх байсан тийм ээ. Тэгэхээр энэ нь болох тэр хамгийн гол нь хүнийг цагийн хоцрогдлгүйгээр нэг сонгосон суулгах асуудал. Хоёрдугаарх нь тэр зам дагуух зөвхөн машин ихтэй, хурд ихтэй, эрчим ихтэй төв зам, автомашины зам биш төмөр зам ашиглах асуудал. Тэгээд тэр чинь өөрөө зогсоол болгон дээрээ өөрийнхөө одоо нектрлогик юм уу сурчлын цэгүүдийг үүсгэж хашаа явна шүү дээ, тийм ээ. За тэгээд гуравдугаарх нь болох тэр хүмүүсийг үр ашигтай тээвэр хэрэгслээр хангах асуудал. Дээрэс нь ямар ч хөрөнгө оруулсан бай нөгөө галт хэрэг бол өөрөө экологийн хувьд цахилгаанаар явна. Тийм ээ. Бохирдол бага. Жишээ нь одоо гарахгүй. Дараа нь бүр юу гэж үздэг вэ гэхээр төмөр дугуйтаа тээврийн хэрэгсэл болох тэр хаймрын дугуйтайг бодох юм бол илэгдэл багтай гэнэлтэй. Хаймар бол өөрөө эргээгээл хийх тул тэгэл дороо тэр нь муудаа солигдол ингээл явна те. Тэгэл нөгөө машин нүр айх тэр их төл зарцуулна гэ. Тэгээ байгаль орчны талаасаа юм уу олон нөхцөлийг дээрээс нөгөө хүний холболтыг илүү сайн болгоно гэхээс бол аштайхан шийдэл өгн байх байсан гэж боддог. Тэ тонгос үлгэж. Тийм санал жуган. Тийм санал одоо мэдгүй одоо өнгөрсөн л байлгүй. Гэхдээ энэ нь өөрөө тийм хамгийн ашигтай вариантууд уг нь ямар нэгэн гаргалгаан дээр байж л байгаа шүү дээ, тий. Хотын гоо зүйний тухай бас яригдчихтэй. Улаанбаатар хот гоо зүйтэй юу эсвэл гоо зүүн бодлого галдагдсан эсвэл магадгүй гоо зүйтэй байна уу? Хотын гоо зүй гэдэг ойлголтын талаар. За ингэдэй одоо Европ сэрсэн би 2-3 хүнээс сонсчихсан. Манай энэ хочин яг энэ багт төргийг бодвол өстой мундаг гэдэг байхгүй. Яагаад гэвэл нөгөө Европын менталитет гэж байна шүү дээ, тий. Азийнхнаас тийс ондоо
өмнөдөө чинь аштайхан сайхан уужуу тайвуу гэдэг нөгөө өөрсдийнх нь одоо хотод байдаг шиг тийм орчин байдаг учраас дуртай юм шиг байна л да. Миний хувийн ч гэсэн үзэл аштайхан. Жишээ нь Багт ойргийн барилга байгууламжийн өндөр хоорондох зай тий. Дээрээс нь одоо блок үүсгэсэн зарчим нэгдүгээр орлоо шал өөр шүү дээ. Тий. Чин 60 оны бүтээн байгуул нөгөөх нь одоо 80-ад оны сүүл үеийн бүтээн байгуулалт. Тэгэхээр чинь 20 хэдэн жилийн ялгаатай бүтээн байгуулалт. Тэгэхдээ тэдний одоо барилгуудын хоорондын нөгөө хүн зориулагдсан гэдэг юм уу тэр орон зай гэдэг юмнууд нь ерөөсөө нөгөө жил сараар хязгаар юу яаж хуучин шинэ гэж хэлмээргүйгээр тоглог сайхан байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар одоо юу ийм хотцсон орчинд тааламжтай вэ гэдэг ойлголт уг нь биднэрт ингээд байж исэн тэр юм маань одоо ингээ явахгүй байгаад байна шүү дээ. Айхтар өндөр барилга бариулдаг тий. Тэр нь өөрөө өндөр болох тэр гоо байгаа ч юм уу ч юм уу. За дээрэс нь яг жинхэнэдээ бол нөгөө гоо гэдэг чинь өөрөө төлөвлөлтөөр гарч ирнэ үстэй. Хүн төлөвлөж, акцент өгөх тий, зохиомж, дээрэс нь давхрын, дээврийн маш олон элементүүд тий. Тэр юмны чинь бүрдэл чи одоо ингээд салангад нэг барилга дээр хизээш давтагдаж юм ансамбл болохгүй болтой гоо байхгүй ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр үндсэндээ бол гоо бол байхгүй болцсон гэж байсан. Шинэ бүтээн байгуулалт бол байхгүй болгочлоо. Ягаад гэвэл энэ нь өөрөө нэгдмэл ансамбл ерөөсөө биш учраас гэж. Гооцоотой магадгүй холбогдох Монгол маягийн хот төлөвлөлт, Монгол маягийн одоо хот гэдэг тийм ойлголт байх. Тэрнээр ямар одоо сүртэй яг Монгол шинж агуулсан ч гэх юм уу. За яг хоо манайх бол одоо бүр даажуугаан ном дээр ч юм уу тий тодорхойлж бичснээр нөгөө хүрээ гэдэг сэрчим бол байдаг. За тэр нь бас нөгөө талаас буддийн одоо архитектурын ансамбл сүм хийдийн төлөвлөлтөө бас хамаармаар байдаг байхгүй сонин. Тэр 4 зүг 8 зогс гэдэг юм уу эсвэл хойнор гэдэг ойлголт тий. Тэгээ энэ болохоор зөвхөн Монголд биш байгаа байхгүй ерөөсөө энэ зүүн хойд Азийн буддийн шашинтай улс орнууд хятад, Солонгос, Япон, Солонгос ч гэсэн адилхан тийм ээ. Монгол ч гэсэн ер нь бол тэнглэг гэдэг ойлголт, хоймор гэдэг ойлголт, төрлөө яаж одоо орон зай хуваарлахгүй гэдэг ойлголт. Тэгээ манад бол ер нь энэ хэв шинж ер нь байна уу гэж. Тэгээд ер нь урттай бол том зай талбай агуулдаг тийм ээ. Аль болох нэг жоохон өндөрлөг, нүмер ихтэй өндөрлөг газар байршаад уртаа болов зай талбай ихтэй. Тэгээ энэ болох дээр одоо манад байдаг бус тусууд байгаа байхгүй. Энэ бол баг одоо хятадын хот төлөвлөлтийн онцлогч юм уу. Тэр нь бол бүр 710 онд Нара гэж хуучин нийслэлтэй хятадын хамгийн хуучин нийслэл. Тэгээ хажууд нь Кёто, Осака тэгээ Токиог явсны Нарагийн төлөвлөлчин бол одоо хятадын ин ян одоо төлөвлөлтийн зарчмыг нь авсан. Тэгээ тэр нь ингээд хятадтай тэгээд ийм адилтар байгаа байхгүй. Тэгэхээр бидний одоо аль алиндаач бас нөлөөсөн байх. Ер нь бол нэг ийм зүүн хойдын Азийн архитектур төлөвлөлт тэгээд тэрэн дээр бол манайх хүрээ буюу уршаага нээлттэй гэдэг. За энэ нь бол ер нь их нэлээд л одоо юу газруудад ажиглагддаг. Бид хамгийн гол Монгол маягийн гэдэг ойлголт бол яг одоо уртрагөр өргийн дагуух замын гол замууд гарцсан байх асуудал тийм ээ. Тэгээ урталтаа ямар нэгэн талбайтай байх одоо агаарлаг одоо зураг мөрөдөр чи ярьдаг үстэй ингээд дээр агаарлаг энэ төргээ доошоо суулгах шиг бид нар урталтаа агаардаг гэдэг юм уу ийм нам уулуудтай ч юм уу алсын хараатай энэ төр төлөвлөлт бол би Монгол гэмээр байна л да. Тэгтээ бас л одоо өөр юм дээр тавтагтаад байт юм аа. Харьцуулахаар Монгол маягийн тэгвэл архитектур гэж юу гэх одоо жишээ нь манай барилгууд Монгол маяг агуулсан гэсэн эсвэл Монгол маягийн архитектур гэж байх нь зөв ч юм буруу ч юм гэдэг ч юм тий.
Яг сүм хийдүүдийн хувьд бол одоо Монгол маяг ингэж байгаа шүү дээ тий. Нэг пирамид юм шиг дээр өртөө ч юм уу тий. Яг төвдийн хятадын одоо чулуун дээр гэх юм бол өөр байгаа гэдэг. Манайх бол чимээл ханаагүй багтай. Тэгээд дөрөв тал руу ханаалгатай ч юм уу. За энэ ч юм бол эсхийгээр хүртэл хийгдчихсэн брэнд байх үе юм өстэй юу зураг юм байдаг. Түүхэн фото зураг юмнууд киноч байдаг баг. Тэгээ энэ болох төр чинь одоо Монгол гэж бол манай төгсч төр төвчд бол тодорхойлсон байдаг. Тэгээд тэр нь бол үндсэндээ юунес гаргалтай байх дээр Монгол гэрийг одоо тэрвээ квадрат биш одоо тийм квадрат байгуулалтаа болгох юм бол үндсэндээ л нэг тийм хэв маяг гарч ирэх юм дээ. Тэгээд тэр нь дугуй хийхэд хэцүү байсныг нь арай жоохон самарчлаа дөрүүлч юм болгосноос ч юм уу гарч ирсэн болов. Сүүлийн одоо Монголын архитектур ч юм уу Монгол архитектур гэдэг ойлголт тэр зөв буруу эсвэл одоо зарим нь бол хээ хаар тавиад Монголын архитектур Монголын орж ирсэн зарим нь бол зөвхөн ч одоо янзаар маж гэдэг юм яг онцлог шинж байх хэрэгтэй юу? Уг нь одоо нөгөө юу яадаг штэ нөгөө яруу нэрс нөгөө Монгол тогтох үндэс нь хэл мал гэдэг шиг те. Монгол гэж улс байгаа бол Монгол хэл маягийн архитектур байх ёстой штэ. Тийм үү? Бид нар ч одоо колоничлолын улс биш. Хэдэн мянган жилийн түүхтэй соёл байгаад байдаг. Тэр энэ нь бол дэлхийд танигддаг нэлээд хэдэн арга баг шиг байна л да. Яг одоо тэр уугуул соёлоо дахин илэрхийлдэг тэр зарчим нь зарим нь бол яг хөө тэр одоо хий хаар гэдэг юм уу? Тэр уламжлалт явуулцтай ахуйтай холбоотой үлдсэн одоо хэлбэр. Нөгөөх нь бол бэлгэдлийн чанартай. За зарим нь бол одоо бүр нэлээд философи маягийн гүн ухааны заавал тэр нь төрсөөр харагдах ёсгүй ч гэдэг юм. Тэгээ тийм зүйлүүд өөрөө илэрхийлэгдэж архитектуртай сууж яаж тэр нь одоо хүн зарим нь бол ил шууд хараад Монгол ярих гэж харна. Зарим нь бол сонсчод тийм биш үү гэж мэдрэх ч юм уу тийм ээ. Тэгэхээр тэр нь яг одоо бас л ингээл тэр нь муу тэр нь сайн ийм асуудлуудыг бас харьцангуйгаар юу ямаргүй баг. Нэг талын хаалт цагаанаар гişэр тий. Жишээ нь одоо хүний нөгөө темперамент гэж байгаа шүү дээ тийм ээ. Ямар темпераменттэй ихтер чинь ерөөсөө хоёр байдгүй шүү дээ. Нэг нь илүү нөгөөх нь бага тий. Дандаа юм хосолсон хоёр маягтай байгаад идэг. Тэгэхээр энэ чинь өөрөө дэлхийн ертөнцийн тийм өдөр явах байх л да. Архитектур төлөвлөлтийн барилгын салбарын одоо мэрэгчлэлтэн одоо дээд боловсролтой тий. Магистр бакалавруудын чанар ер нь ямар вэ? Дунд, доод, сүлдээ сайн хэрэгтэй ангиллууд энэ бодлоо. Манайх бол мэдээд сайн байж чадахгүй. За сайн байж чадахгүй гэдэг нь одоо бидний нөхцөл байж одоо сурах орчноос ахвал маш олон юмнууд өнөөдөр бид нэр тийм байлгах боломжгүйгээр сайн байлгах боломжгүйгээр орчинтой учраас гэж. Тэгэхээр одоо дунд төвшөнд байгаасаа гэж хүсэж байна. Гэтэ одоо ч бас нөгөө маш олон оюутантай одоо алга цогтол байж штэ тийм ээ. Тэгээд цаа оюутнууд байгаа, дундчууд байгаа. Бас одоо сулхан оюутнууд байгаа. Эхлээ бүрэн хэмээрэд байна тийм. Доод эсвэл дундаас тэгвэр дундаас тоогоор зүгээр би олвол сайн гэж хэлээгүй шүү дээ. Сайн бол бишээ. Яагаад гэхээр одоо дэлхийдээ харьцуулж байгаа учраас тийм ээ. За Монгол дотор бол нэг тоо харах л баг. Дундлын төвшөнд одоо тэг процентоор гэхээр
ямар болох юм. Гэхдээ манай оюутнууд ер нь гологддгоо энэ тэнд одоо workshop хийгээд оюутнуудтай одоо зэрэг зөвлөд ажиллахад бол чадварын хэмжиж юм дутуу юмнууд бол гайгүй чадварынхаа хувьд олон юу дутагддаг вэ гэхээр яг тэр нэг өөрийн гэсэн бүтээлч одоо нэг өөрийн гэсэн нэг уран бүтээлч санаа гэдэг юм уу те өөрийн гэсэн санаа философи гэдэг юм уу үзэл баримтлал гэдэг юм нь бол төвшөөгүй байгаад идэв. Тэгээд тэр нь яг хөтэ тэгээд хэрвээ муу хэлэх юм бол нөгөө дунд сургууль руу чихмээр л байна л да. Тэр явцсан хүмүүс их мундаг төлөвсөн байгаад идэг. Манай оюутнууд манд тэр хэмжээнд бас тутмаг хүрээд ирдэг. Нэг ийм бас нэг гинжин ургуулс байгаад байгаа. Бас нэг одоо сүүлийн үед гадаадын зургийн байгууллагууд одоо захиалга өгчлөө зуршлах хийж Монголын зургийн байгууллага оролцож явдаг. Зарим нь бол ханаас оролцох хэрэгтэй болж таардаг гэж ярьдаг. Зарим нь бол гадаадын хийсэн зургчлалыг шууд Монгол руу орчуулад одоо ажилтгчны хөлбөрүүд байна. Энэ тал дээр ер нь гадаадын зуршлын байгууллагуудтай хэрхэн одоо зураг төсөл барилгын зургаас гадна бас хот төлөлтийн салбарт хөшлийн хөлөг хийж байгаа тиймс байгууллагууд байна. Энэ дээр таны одоо манайх ямар оролцоотой ямар ч юм хэмжээд харж ажиллах зүгээр гэж үзэж байна. Эсвэл бүх талаар л ажилламаар. Бүх талаар нэг тодорхой энэ гэж хэлмээргүйгээр тийм ээ. Жишээ нь гадаадын их төр гадны хүн ирээд Монгол нормоор хийж болно. За тэр ч яг хож хэлэлтэй баг. Манай хүмүүс чинь норм дүрмэн гэдэг юм уу эсвэл нөөц болцсон их байгаад байна шүү дээ. Тэгээд тэрийг нь шууд Монголд авчраад манайхын юмч болохгүй, юмч болохгүй гэдэг Монголын норм гэж яриад идэг. Нөгөө улс орных норм нь Монголоос давцсан асуудлаас байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нь одоо болохгүй гээл эсвэл одоо зарим барилга нь Монголд одоо ингээл өндөр нам хоёр одоо объем байлаа гэхэд энэ хоёрыг заавал газар хөдлөлөөр салганаа. 2 блок болго гэдгийг нь гадна аваачих тэр чинь нэг сүртэй болгоод хийсэн юмнуудыг нь чивчүрдэг ч юм уу. Манайх энэ чинь өөрөө нөгөө шинжлэх ухааны төвшнгөөс хамаарат болно болохгүй гэдэг л асуудал. Би бол тэгж боддог шүү дээ. Байгаад байна уу гэж. Манайх өөрсдөө одоо болмоор юмыг залхуун үрээд болохгүй гэж хэлсэн ч байж болно те. Эсвэл одоо ямар нэгэн шалтгаанаар байгаад идэг нөгөөдөл нь тгсэн чинь олноо гэж үзээд идэг. Тэгэхээр нэг яг ийм байх ёстой гэдэг бол энэ чинь бол өөрөө цаанаа бол бизнес шүү дээ. Тэгэхээр тэр бизнес ямар нэгэн байдлаар явхад ийм хязгаарлах нөхцөлийг нь багасгах хэрэгтэй болов. Энэ зэмүүд нь алгасаар жинээр би оруулсан зүгс асуулт байна. Тэр зүгс нь тэр нэг алгацснуудаас тэр 73-ыг 73 тэгээд 76 байвал тусахтай байна. Тэр хүний хэцүү байна. Ер нь архитектор хүний одоо эрхцэн гэдэг юм уу одоо бидний бас үүрэг хариуцлага тэр ер нь ямар төвшөнд байх хэрэгтэй одоо архитектурын дөрөв гэж бас зарим гэдэг архитектурын тухай архитекторын хууль ч гэсэн зарим нэг ярих гэдэг талууд дээ. Тэрэн дээрээс хууль байх ёстой юу одоо тэгтлийн яг хоо ёс зүгээр л юмдаг суулгах хэрэгтэй юм байна л да. Архитектор жишээ нь хэлж манай хамаатан багшилж скватрын талбай ажлуугаар бүрдээд удаагүйсэн. Тэр төдууга тэр өвлөн судалгаа хийсэн байна л да. Зүйлэн дэх үе асуудал болчихсон. Тэгээд тэр нөгөө агих мундаг
өнгөлөгөтэй тэрэн дээр нэг хүмүүс алтраад 7 хүн хүлээ агуулсан гэдэг нэг мэдээ явж ирсэн. Гарч ирсэн. Тэгээд тэр тохиолдолд бол жишээ нь Германд тэр зургийг хийсэн архитектор шууд ажил болох юм байна л да. Уучлаарай. Манад болох тэр хин хийсэн ч юм уу тэрний одоо мэрэгжлийн байгууллагууд нь одоо өөр хүмүүс анхаардаг ч юм. Тэгэхээр яг үнэн хэрэгтээ бүтээгдсэн орчин хүнд эргээгээд муугаар нөлөөлж байгаа бол тэр архитектор буруу үлэх ёстой шүү дээ. Тэгчээж бид нэр өөрөө зурагч нь бол бас л одоо нэлээд тийм бодож сонголт ихтэй эсвэл одоо зурцсан зургаа бүр одоо барид дуустал нь одоо мундаг хянаж ингэж байхгүй бол ийм нөхцөл байдал үүсгэн шүү гэдэг юмнуудыг бид нэр одоо эхлүүлэх хэрэгтэй байгаа даа л да. Тэгээ тэрэнгүүгээсээ бол жишээ нь одоо ингээл гудамжинд байж байгаа чулуун битааны зөндөл хагарцсан байна шүү дээ. Тэр хэний буруу тэр архитектор жишээ нь тэр чулууны зузааныг нэмгэл өгсөн байна шүү дээ. Тэгэл дээрээс нь хагарцсан байна шүү дээ. Тийм үстэй тий. Тэгээ бид нэр ийм маягаар нэг бүтээгдсэн орчиндоо хамтахгүй бол чанарт нь анхаарахгүй бол энэ ингээд маш их үрлэгэн одоо хөрөнгө оруулагч гэсэн маш хөрөлгөн ийм нөхцөлтэй дээрээс нь ашиглагчид өөрөө одоо бүдэрч унаад өгдөг ураад одоо яана гэдэг тий. Чи одоо энэ хүний үйл ажиллагааны эсрэг болох гэдэг шүү дээ. Тэгээд энэ нөхцөл байдал чинь одоо архитектор өөрөө хариуцлага энийг хүлээх ёстой болох гэдэг юм л да. Тэгэхээр энэ нь өөрөө одоо хууль байх юм уу эсвэл эргэцэн акт одоо эргэцэн код гэдэг юм байж их хэвээр юм уу эсвэл ерөөсөө энийг одоо маш сайн ухамсарлан ч гэж байхгүй байх л та тийм ээ одоо тэр чинь өөрөө тийм ухамсарлаа гэдэг чинь сайн дур юм болох гэдэг шүү дээ сайн дураараа хүн одоо тийм хөгжсөн нийгэм шизээч юм хийхгүй тийм тэр ямар нэгэн юм хэрэгтэй л болов юуны хот Германы архитектуруудын холбоо болох тэр ерөөсөө тийм мэрэгсэн архитектор байгаад одоо холбоонд бол сар болгон 400 евро төлдөг юм байна л дээ. Тэгээд тэр хүн шууд зураг хийх эрхээ авдаг. Тэгээд муу одоо буруу юм хийх юм бол шууд эрхийг насч байгаа байхгүй зураг хийх одоо нөхцөлийг нь. Тэгэхээр тэр чинь холбоомж өөрөө эдийн засгийн өвчтэй болчихно. Нөгөө архитектор ч гэсэн өөрөө хоолноос салбахын тулд маш тийм одоо үн сэтгэлээсээ юм уу маш одоо нарийн яг шалгаж юмны цаатрыг нь хардаг юм болохыг байна лээ. Тэгэхээр мэдээж энэ нөгөө цааталтаа одоо Монгол шиг төгрөг авчаад одоо 400 еврог нөх юм бол яах вэ асуудал шүү дээ. Тэгэхээр цааталтаа бас яг энэ дизайны одоо төлөвлөлт зураг төсөл гүйцэтгэж байгаа үнэлсний асуудал ч гэсэн бас яригдах. Бэчээж ингээ нийт чанарын дээшлэх асуудал ярих гад байна л да. Тэгээ явж бол нэрийн одоо сүүлд нь бүтээгдсэн орчин маань өөрөө чанартай мундахгүй болох. Тэгээд нөгөө нэг стрессгүй таашаалтай байх хэрэгтэй чинь бас нөлөөлөл. Ийм л нэг холбоо сэжим харлаад. Нийтийн тээврийн сүүлд BRT тусгай зам автобусны төсөл явж байгаа бас тусчгүй яа эдгээр таны бодол өнөөдөр масс тээвэр гэдэг яриад байгаа чинь BRT болж чадах уу? Ямар ч чиглэл рүү байвал хавуулгад харин одоо уг нь бид нар хийх л ёстой болоод байна шүү дээ. Ер нь масс тээвэрт бол орно те метро ордог, LRT, BRT. Тэг одоо бүр сүлд нь PRT за PRT бол арай орохгүй. Public rapid transit гэдэг. Яагаад вэ гэхээр бид нар асар олон автобус ашиглаж штэ тий. Чиглэл нэг байхгүй. Тэгэхээр чи ийм гол чиглэлүүд дээр бид нар ийм коридор гаргаад ингээд ирэх юм бол өөрөө юу болох байх л да. Боломжийг илүү нэмэгдүүлэх байх. Яагаад гэхээр манай хот Улаанбаатар хотыг бодлох дээр үндсэн байгаль газар зүйн нөхцлөөс болоод маш тийм үндсэн цөөхөн коридор үлдчихсэн байгаа гэдэг. Энэ дээр ингээд нэг цөөхөн одоо шулуун шугамын масс транзит явуулах дээр нь асар их юу хүлээж авах. Зорчилтыг хүлээж авах. Тэр хэмжээгээр нөгөө олон зорчилтуудыг
нэгдэх юм боломж олдно гэж олдох нь ойлгомжтой. Тэр ер нь хийх уг нь боломжтой асуудал. Тэгээд яг хоо нэг эхэлсэн юм шиг байсан чинь сохсон гэж сонссон. Тэ юунаас болсныг мэдэхгүй. Манайд бол яг хоо гол асуудал болохоор ер нь бол өмнө яригдчихсэн чинь их тайвны өргөнчлөний дагууч метро тэгээд энэ хойд 7 буудлаас ч юм уу урагшаага хөндлөн чиглэлд нь болохоор BRT гэж ярьж ирсэн л да. Тэгээд тэр үед бол яг одоогийн ашиглаж байгаа манай гудамж нь өргөн бол хангалттай биш байгаа гэсэн асуудал ярьж ирсэн ч ортол байх л да. Тэр ялангуяа юуны хажуугаар гарч байгаа төлөвлөмгийн хажуугаар гарч байгаа нарийн зам бол тэгэхээр BRT чинь бол салтанд айгүй өгнөхөн цөөхөн игнээ болохоор юу замлдсан шүү дээ. За тэр асуулт ерөнхийдөө нэг юмрхүү одоо танд одоо асуугаагүй нэмж хэлэхээр одоо мэрэгжлийн хот төлөвлөлт барилгын салбар, хэтвэн салбар хэлэхээр одоо зөв юу байгаа вэ? За одоо ер нь бүгдийн л асуучих шиг асуучих шиг. Нэлээд олон зүйлийг авах. Ер нь хөс их шихарлаа. Олон асуулт бас тулгуу асууж шүү. Нөгөө барилдаанчаар бол одоо нөгөө гарцаал авшруулаад байраад идэг юм шиг асуулт шүү дээ.